Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч төв чиглэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Эрхэм үзэгч та бүхнийхээ энэ өдрийн амгалан галтлахыг Тодмагнай подкастын манай ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бидний удаа түүхэн ухааны доктор Халтрын мөнх хоёрыг студид урьж авчираад байна. За бидний урьдаа хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн мөнх баяр доктортой баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр уяачдын тухайд энэ жил бол маш хөл хөдөлгөөн ихтэй одоо их бэлтгэл хийж байгаа. Ардын хувьсгалынхаа 100 жилийн ойдол одоо сайхан оролцсон даа гэх юм л. Төрийнхөө ардын хувьсгалын 100 жилийн одоо нэг аятайхан оролцсон даа гэх ингээд бэлтгээд идэв. Тэгээд таны энэ докторийн зэрэг хамгаалсан энэ барьнадмын тухай үг сонсголоо бас арай өөрч байх хэрэгтэй юм шиг. Ер нь энэ наадам гэдэг ойлголтын тухайд манай уншид эхлээд нэг товч ойлголт өгч. Яг нь ер нь бол монгол хүн болгон наадмын өөрийнхөө ойлголттой, түүхтэй, үнэлэмжтэй тийм үү. Тэргээрээ өөрснөө одоо бид бүгдээрээ наадам судалдаг судлаа шүү дээ. За гэхдээ энийг шинжлэх ухааны өнцгөөс юм уу судалгаад хараад үзэх юм бол арай өөр харагддаг. За манай наадмын төгөөлөл за уг сурвалжаа хөгөөд үзэх юм бол 4-5 мянган жилийн уг сурвалжтай гэж яригдчих. За бүр наашд бол 3500 шиг тийм үү. За энэс нь холдохгүй. За энэ юутай холбогддог тэгэхээр энэ наадмаар одоо хурдмаар уралж байна тийм ээ. Бөхөрлөж байна. За сүүлдээ сур харуулж байна тийм ээ. Ийм гурван гол зүйл байна. За эрт үедээ бол харуул арай өөр олон төрөлтэй байсан. За энэ бол хаанхын соёл байна. Ямар хүмүүсийн соёл байна гэж бодохоор нүүдэлчин ард түмний нүүдэлчин малчдын соёл байна тийм үү. Тэгэхээр энэ бол нүүдлийн малаач хуу энэ Монгол орны нутаг дэвсгэр дээр газар орно тийм үү. Хизээ өсчүүлсэн тэр үеэс угсруулжтай гэдэг нь бол ойлгож байгаа. Тэгэхээр нүүдлийн малаач хүн түүхийг ярина гэдэг нь наадмын түүхийг ярина гэсэн. Одоо энэ нүүдлийн малаач хуу эрхэлж байгаа нүүдэлчин малчин ард түмэн бол өөрийн зугаа цэнгэл эрхэмлэх хүн тэтгэмтэй байж таарна тийм ээ. Тэр гол юм бол наадам байдаг. За наадам бол одоогийн бидний өнөөдрийн харж ойлгож байгаа энэ наадмын тухай ярил арай өөр. Энэ бол 1955 оноос эхэлж тогтсон төр зураг. За ерөнхийдөө ийм гурван зүйлийг агуулсан бидний бахархал болсон энэ зүйл бол ингээд олон мянган жилийн түүхтэй өөрийн тухайн цаг хугацаанд ч гэдэг юм уу өөрөөр өнгө айстай ингэж хөгжиж ирсэн. Та сая бидний одоогийн байгаа энэ баяр наадам гэж ойлгоод байгаа зүйл бол 1950-ад оноос хойш гэж ярьж байна тий тогтсон хэм маяг гэж. Би бол одоо ядаж 1921 он гэдэг юм уу. Одоо нөгөө бид 100 жилийн ойгын тэмдэглэхэд төлөвлөрцөг болоод байна шүү дээ тий. Тэгээ би түрүү таны ярилцлагыг өмнө нь одоо таныг ирэхээс өмнө бас сонсож байгаад одоо энэ тэр олон мянган жилийн түүхтэй наадам гэж яхад бид одоо сүүлийн 100 жилийнх нь ойгол тэмдэглэх гээд ингээд тэрэндээ их ач холбогдол өгöd ах зөв ч юм уу буруу ч юм уу гэж бодож сууж ялаа. Тэгтэл та чинь 50-ад оных одоо эн чинь бүр 100 жилийн түүхтэй гэж би ойлгож байтал таавал 50-ад он гэдэг дахиад яг өнөөдрийн бидний ойлгож байгаа 2 өдөр болдог тийм ээ. 2 өдөртөө бүхэн багталцаад ингээд ямар нэгэн байдлаар дуусгадаг. Мордоноос 2 өдөртөө ингээд яадаг. Одоо уралдчихдаг тийм ээ. Бүүнд өдөрчөд 2-3 нас уралдаж чинь тийм үү. Сүүлийн үед яг 10 нас гэж уралдаж байгаа шүү тийм ээ. Ингээд өдрийн 2 настай. За ингээд хараад энэ хэлбэр үл ерөөсөл 54 оны намар оройхон хөлбөрөөлд өөрчлөлт орсон. Тэр өөрчлөлттэй холбоотойгоор бий болсон наадмын төр зураг юм байна. За тэрнээс биш одоо ерөөсөө наадамч ийм байгааг үг шилж байгаа шүү. Ерөөд ийм гурвал зах зүйл бол олон мянган жил өгдөг гэдгийг би хэллээ тийм ээ. Ийм байж байгаа. За бид сая өөрөө хэлж наадмынхаа 100 жилийг тэмдэглэх гэж байгаагүй. Бид нар наадмын 100 жилийг тэмдэглэх гээд байгаа хэрэг биш. Энэ 100 жил бол 21 оны хувьсгалын 100 жил шүү дээ. За ерөөсөө наадам чи юу юм бэ? Энэ зарим нь би одоо олон ярилцлага олон юм дээр хэлдэг. Тэр бол бас хүнд хүрдэггүй шүү. Угаасаа сонирхчдын хүрээ өргөн тийм үү. Тэр мэдээллийг авч байгаа хүрээ бол бас тухайн үед хэсэг юм байгаа тийм ээ. Мэдээж тэр тогтсон хандлага ойлголтыг өөрчлөлт бол нэлээд цаг хугацаа хэрэгтэй шүү. Энэ бол зүгээр нэг дурандаа эсвэл зугаацхын тулд наадаад байгаа явд ерөөсөө биш ээ. Энэ бол төрч ёсны баяр цэнгэлээ. Төрийн тусгаар тогтнолоо бид тэмжилж ясалж байгаа. Энэ утгаараа түүхэн үндсэн тэр бот байдал дээр ч энэ бол тусгаар тогтнолын баяр наадамч. Түүнээс биш одоо яа зарим нь бол ингээл наадмаар янз бүрийн булхаатай наадаад байна гэж яригддаг тийм үү. Үүнийгээ дагаад зарим нь ерөөсөө хэдэн үдэн бадлаа хөгчүүдээр яадаг хэдэн тэр эрлиз одоо булхаатай орлож байгаа урдан морны тэр юм Монголд ямар хэрэгтэй тийм ээ. Хүүхэд хүртэл өгч өргөдөд энэ хүний эрх зөрчөөд гэдэг ингээд ярьдаг. За харваачны тухайд одоохондоо арай ярихгүй байх шүү. За магадгүй энэ эхний хоёроо намнаад авбал ярих л байх л та. Энэ хэрэггүй балаа юм байна гэдэг. Гэтэл эн чинь манай тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэж байгаа агуулга байхгүй.
Яагаад энэ гурыг тэмдэглэж байгаа? Яг бисаа нүүдэлчин ард түмэн гэлдэ тийм үү? Энэ ард түмэн бол хизээд энэ дайчин баатарлаг түүхтэй байсан. Бидний түүх бол одоо сүүлийн цөөхөд 11 стоц бол байнгын тэмцэл тулаан оршихуйн төлөө тэмцэл байсан. Энэ дунд бол хүн яг монголчууд яг байнгын ирэмгий баатарлаг байж ирсэн. Тэг дисэж үлдэж ирсэн. Түүнийг л одоо энэ наадмаар харж баясцсан гэж байгаа. За түүний цаана гол юм бол энэ Монгол гэдэг хүн чинь, Монгол гэдэг орн чинь, Монгол гэдэг үндэстэн чинь, Монгол гэдэг улс чинь үн удаан жилийн түүхтэй юм аа. Тусгаар улс юм аа. Бид өөр юм аа. Бид ялгаатай юм аа. Монгол гэж байна гэдэг зөвхөн энэ улстай биш, дайнд дэлхийд одоо тунхаглан зарлаж байгаа. За хойлоо одоо үзэгч сонсогчтой ойлголттой байх уу? Одоо нэгцэн ойлголт хүүднээс их бүр ихнээс нь яриа л да. Ер нь энэ наадам гэдэг юм уу одоо тусгаар тогтнолын таны ярьж байгаа нөгөө тусгаар тогтнолын баталгаа баяр цэнгэл болсон үе нь хэдий байсан бэ? Ер нь одоо төдөө үеэс л эхлээл энэ монголчууд одоо энэ 93 наадам гэдэг юм. За ер нь бол бас 93 ч гэж онцлох хэсгүй юм шиг л заримдаа яригддаг. Энэ наадам цэнгэлийг ер нь хэдий үеэс хийсэн байдаг юм бэ? Түүхийн их сурвалжуудад ер нь хэрхэн тэмдэглэгдсэн байдгийг. За тэгэхээр бол түүхийг их сурвалж гэж ярих юм бол одоо мэдээж хэрэг бичиг цаастай тэмдэглэгдсэн тийм ээ. Ийм зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр манай түүхийн их сурвалжууд эрт цагтаа бол одоо өөрсдийн хэл юм дээр бол төдийлөн үлдсэнгүй л дээ. Нүүлчин ахуй амьдрал одоо тэр сайн хэлж шүү дээ. Байнгын дайнд тулаан тэмцэлд оршихуйн төлөө тэмцэжсэн. Ийм амьдралын нөхцөл бол энэ бичиг сурвалж төдийлөн үлдэхэд бас боломж багтаа байсан. За тэгвэл хөрш орнуудын түүхтэр бол энэ үлдчихэж байгаа. За тодруулах нь бол бидний одоо энэ төрийн түүх 2000 гаруй жилийн түүхэнд бол нэг улстай өмнө төрштөгөө байнгын харилцаа холбоотой байсан. Өмнө төрштөө. Тэгэхээр өмнө төрш яах вэ? Өөрөлд хятад тийм ээ. Бидний талаар судалдаг, бидний талаар сонирхдаг, бидний тухай тэмдэглэж үлдээдэг түүхэнд. За энэ тэгэхээр хүмүүгийн түүхээс эхлээд одоо хүмүүчүүд бол жил 3 удаа дахлах тайлаг хийдэг тийм ээ. Цагаан сараар нэг хийж гин, 5 сард хийж гин, 9 сард хийж гин. За энэ 5 9-г тоогоор хэлж байгаа нь бол одоогийн 5 9 сар биш. Аргын одоо сар тооллыг бол тоогоор хэлж байгаа. Тэгэхээр 5 сар гэдэг бол ямар хэдвэр сар байх нь? Зуны ихэнх сар. Гэхдээ 4 сар чинь зуны ихэнх сар шүү дээ. Тийм үү? Зуны дунд сард хийж гин гэсэн үг. 5 сар тийм зуны дунд сард хийж гинэ гэсэн үг. Нэг айлгын тийм ээ. 9 сар гэдэг бол яах нь вэ гэхээр 10 11 12 тийм үү? Намрын адаг сар байх. Тэгж таарч бас. 6 дуусаад 7 бол намрын ихэнх сар шүү дээ. 8 бол ингээд амархаа хуваарлж шүү дээ. Энэ бол бодгоно. Тэгэхээр ийм түүхэн тэмдэглэл байж байгаа. За энэ үедээ бол тэд нар бол одоо бүх барилдуулж, морь уралдуулж, тэмээ уралдуулж байсан тухай ийм тодорхой сурвалжууд байна. Цаг хугацааны саяны энэ одоо завсрын удирлуудыг сонгоод байдаг нь одоо ямар учир холбогдолтой байсан юм гэж үздэг вэ? Өөрөөр хэлбэл одоо зуны дунд сарч гэдэг юм уу те? Намрын одоо сүүл сар гэдэг ингээд тэмдэглэж ш тэр. Энэ одоо зүгээр одоо хятад сурвалж дээр сансргүй дээр тэмдэглэсэн хэрэг биш. Энэ бүх юмыг одоо бид өөрсдөө уг соёл язгуур үнс болж байгаа энэ аж ахуйн хөвшилтэй, аж амьдралтай холбож ойлгох хэрэгтэй. Одоо ч энэ бол өөрчлөгдөөгүй. За дуны дунд сар гэдэг бол ойролцоогоор 7 дугаар сарын дундаас 8 дугаар сарын их хүртэлх энэ үеийг хамаар арга руу шилжүүлэх тухай үед өөрчлөлт тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн бидний наадж байгаа наадам ч гэсэн яг зуны дунд сар, зуны сүүл сарын төгсгөл хавцаа ч юм уу, тэгээ зуны зүүн сартаа ч юм хамарч байгаа. Тэгэхээр энийг 7-аас 8 сарын хугацаа бол монголчууд бол ямагт одоо энэ Монгол бол бидний өвгдөөс ямагт энэ цаг хугацаанд наадаж ирсэн. Та бол түрүү 5 сар гэж ирсэн шүү дээ. 5 гэдэг чинь зуны одоо дунд сар шүү дээ. Зуны дунд сарыг арга руу шилжүүлэхээр аргын 7-аас 8 дугаар сар таарч байхгүй юу? Ойлгож байна тийм гэж байна. Авралал одоо эдээ цагаа дэлгэрсэн буюу мал таргалсан хүн малын нөгөө зоо тэнийсэн байх үед тийм. Яг зөв. Ер нь бол одоо энэ олныг хамарсан баяр цэнгэлхийн нийтийн арга хэмжээ хийнэ гэдэг бол хэд хэд өвчин зүйл нөлөөлнө тийм ээ. Одоо ч ялгаагүй. Тэр олон хүн цуглахад хоол хүнс байх хэвээр. Одоо орон байр одоо хангах боломж нөхцөл байх хэвээр. Арга гэртээ юм уу татлаа төтлөө үйлшилдэг тийм ээ. Санаа зовхон юм байх хэвээр гэд анхны ингэж бодлого 3 шаардлага тийм ээ. Тэгвэл нүүдэлч малчтай хөвдөл бол яг зуны энэ цаг үед л хамгийн одоо ажил арай ачаал багтай ачаалгүй шилжиж байгаа юм шүү дээ. Малчтал маш ачаалтай ард юм шүү дээ. Багтай үе. За өстой зон нөгөө нуруу тэнэж байгаа үе тийм үү. За нэгдүгээр тийм. Хоёрдугаар тэр олон хүн цуглахад хоол хүнсийн тухай ярьж байна тийм ээ. Эдээ цагаа дэлгэрчдэг. Айрыг таргнаад. За тэгээ яг энэ үед нөгөө хавар тамирдад байсан нөгөө нүүлслийн гол хоол болж хонь тийм ээ.
Хонь бол махлаа бид наадмын дараа мараас хонь бол боломж сайхан болчтой тийм ээ. Хоньны мах. Яг энэ үед таардаг. Тэгэхээр учиртай байна. Дээрээс нөгөө зүйл чинь зинхтэй нөгөө хурдан моридоо уралдаж бид нар чинь. Тэгэхээр хурдан морь бол энэ зуны дунд сард бол яах нь тарга твэрэг аваад ирэхэд ирч тамир нь уралдахад бэлэн болдог. Тэр үед бол одоо гэх шиг ингээд жилийн турш ингээд янз бүрийн юмар бордоо тариад вакц юу яагаад байсангүй л дээ. Туслал хийгээд байсангүй. Тэгэхээр энэ одоо хуучны хэлээр бол цагаан өгснэг тийм ээ. Яг монголоор байгаа тэр ахуй бол яг энэ л 7-8 дугаар сард наадах боломжтой байдаг. Энэ үедээ нааддаг. Энэ бол байгаль өөрт нь ингээд бүх юм зохицуулаад өгч байгаа байхгүй. За тийм байж байгаа. Тэгээ энэ 3 хугацааны тухай ярьж штэ. Намрын тэр за 3 удаа дахлах хийдэг. Тэн дээр бол морь уралдуулдаг, тэмээ уралдуулдаг гэж байгаа. За тэгэхээр намрын яг энэ аль яг дахлага дээр нь энийг хийж ийсэн бэ гэдгийг бичээгүй. Ерхлээ ийм 3 дахлага байна. Энэ дээр нь хурдан морь уралдуулж, тэмээ уралдуулж, за яг хуу археологийн туршлагаар одоо бөхөрлөжсэн гэдэг нь бол нотлогж олдсон тийм ээ. Өдөрсүүд байж идэг. Пайц байж байгаа, бөхөрлөж байгаа пайц. За ингэж харахад энэ 3 цаг хугацааны учиртай. Зурих бол ойлгомжтой тийм ээ. А цагаан сар гэдэг үл яах вэ гэхээр одоо бид нар хэзээ шинэ жилийн хөвгдөж байна тийм үү? Шинэ жилийн үеэрээ дахлах тайлга өвөг дээдстэй хүндэтгээ төрж өссөн хүндэтгээ дахлага хийгээд энэ дээр бас арга хэмжээ байдаг. За тэр нь бол одоо тэмээ уралдаж байгаа гэдэг тэр мэдээлэл илүү цагаан сарын үед холбогдно. Зун бол хэзээ ч тэмээ уралдуулдаг тийм ээ. Одоо ч хэвээрэн шүү дээ. Тэр шалдан нүцгэн тамир утаантыг зун бол ойртуулдаг ч үгүй тийм. За тэгэх юм бол одоо тэмээ уралдуулж байгаа тэмээ соёл гэж хэлэх юм. Тэмээний одоо унтлагын ажлын соёл хөгжүүлж байгаа энэ бүс нутгуудад Говийн аймагуд уусч гэдэг юм ингээд үсэх юм бол цагаан сарын дараа л энэ уралдааны хийж байгаа шүү дээ тийм ээ. Яг хүүтэн цагаар уралдуулдаг. За наврын тахлах тайлгынхаа үеэр бол яг энийг хийж ийсэн гэсэн бол баримт байхгүй. Саяны одоо шилгэд 2 мэдээлсэн мэдээг цаг хугацаанд аваад үсэх юм бол нэг нь цагаан сараар нэг нь тэр 5 дугаар сарын тахлах тайлгын үеэр нэг нь болж исэн. За яг намрын буй энэ үед бол ямар нэгэн уралдаан тэмцээн болох бол байгаль газар зүйн бол байхгүй. Гэхдээ нөгөө хүндэтгэл дээр цаг ууртай холбоо тахилгаа бол хийж исэн байх үнэстэй. Нөгөө бас л бүх юмний шин бүрдээд одоо манайх мод ич богны ич мич аавна гэж хэлдэг бол энэ үе таардаг шүү дээ тийм ээ. Ийм байж байгаа. Тэгэхээр өөс наадмын чи уг язгуур юу юм бэ гэхээр тахилга юм байна. За ингээд үсэх юм бол ямар ч тахилга юм бэ гэх юм бол энэ нүүдэлчийн ард түмний тэнгэр газартаа талхаж байгаа тахилга. Тэр нь юу юм бэ гэхээр за энэ бүхэл соронд энэ баяр цэнгэлийг ингээд хуваа ерхлээ журмлах юм бол хэдхэн зүйлд агуулга нь хогдно. Шинэ жилийг өгтөж байгаа баярууд. За энэ одоо өвөл болж байгаа, саяны болж байгаа нааврыз тийм ээ. Энэдмийн баяр тийм ээ. Бас өөр одоо энэ саяхан бүрт явж байгаа тэр баярч бүгд таврын буюу тухайгийнхаа шинэ жил гэсэн ийм баярууд. Нөгөөх нь ерөөсөө ургацсан баярууд. Тэгэхээр аливаа ард бол ямар нэгэн аж ахуй эрхлэл тэнэс үр шимийг хүртэн тийм үү. Тэр хүртэж ирэх үедээ яг хав ийм их ургац өгсөний төлөө тэр тэнгэртэй газрын эзтэй талархаж дахлах тайлгаа өргөөд манайхан одоо монголчууд бол ургац гэхээсээ илүүтэйгээр нөгөө мал таргалахыг хэлээ. Яг эн чинь бол ургац шүү дээ. Энэ нүүдэлч ард түмний үр шимийг хөө цагаан эдэ тэр сүү тараг дэлгэрч जैन хонь сайхан махлаад ингэж байна гэдэг үл яг сайхан зун болоод бүх юм одоо үр шимэнд гарч ийн гэсэн үг байхгүй. Хэдийгээр бид өвөл одоо намрын сүүлээр өвлөө ихээр ичээ авдаг ч гэсэн гол юм үжил шиг бол зун тийм ээ. Зуны дун сараас хойш энэ намрын ихэнх сарын хооронд болж байгаа байхгүй юу? Тийм үстэй. Одоо ч тэгвэрэн шүү дээ. Тэгэхээр энэ үед бол бид нөгөө хамаг шим ургацсан авчих учраас нөгөө бүх юмдаа ингээд талархаа тийм ээ. Ингээд тэгээ тэр үед үйл талархлаа илэрхийж энэ хурдмаараа уралдуулчихдаг. Бөхөө барилдуулчихдаг. Харуулчихдаг. За энэ яагаад ингэж яхаар энэ нөгөө олон хүний сайхан баярлж байгаа хөөрч байгаа илч одоо энерги бол тэр бүх юмдаа өргөл дахил болж очиж байгаа юм байхгүй. Ийм л зүйл байна. Энээс улбалаад Монгол наадам одоо хөгжсөн хүнийг үеэс төр тус бий болсноос төр төсний агуулгатай улсын баяр цэнгэлийн агуулгатай ингэж болж хөгжсөн байна. Хүннүгээс өмнө бол одоо саний ярьсан агуулгатай ч одоо эхний мэдээж одоо бол ер нь байж исэн бай таараа тийм ээ. Гэтэл хүнүү ингээл дахлах тайлга хийчихвэл тодорхой шүү дээ. За ер нь одоо яг энэ наадам гэдэг одоо гэдэг юм арай дэлгэр утгаараа тий одоо хугацаанч гэдэг юм уу тогтоол агуулга хүрээм одоо хүртээмжийн хувьд ч гэсэн дэлгэрэл ингээд ирсэн хугацаа нь ер нь хэдийн үеэс вэ? За тэгэхээр наадам түрүүн би хэлсэн тийм наадам бол тухайн цаг үе одоо нийгмийн онцлог хөгжим өсөс хамаарал янз бүрийн өнгөтэй төрхтэй байсан. За ерөөхдөө бидний өнөөдрийн ойлгож байгаа наадам чи энэ шүү дээ гэдэг нэг ерөөхдөө ойлголт байна тийм үү? Тэр ойлголт бол даншиг наадамтай холбоотой. За бидний нийтийг хэлэр хэлвэл
бат оршил өргөх тийм ээ. Төв дуудлагаар бол дан шүг гэж байгаа. Монголчлоод бол дан шиг гэж хэлдэг. За энэ наадамтай холбоотой. Энэ наадмын төвхтэй холбоотой. Даншиг наадмуудыг хэдийн үеэс зохион байгуулсан бэ? 1600 гээл 1800-аад он гэл ингэж яриад. За янз бүр одоо хүмүүс бичсэн нийтлэг одоо ойлгож үзэж байгаагаар бол тэмдэглэсэн одоо манай судлаачдын ярьсан, бичсэн өчнөө ном, нэвтрүүлэг, гадаадын баримт канонд өгсөн яриа тийм ээ. Бүгдээрээ 1639-40 онд өндөр гэгээнийг 5 настайд нь зам назар 5 настайд нь анх дугаар богд уу өргөж өндөр гэгээ ингэж өргөмжлөхөд энэ ёслог үер болсон гэж ингэж ярьж хэлдэг. Тэгээ мэдээж одоо би наадмын төвийг судалж харж байгаа хүний түүхч хүний тийм ээ. Тэгвэл нэгтлэх хэвээр. Энийг тэгээ баримтаар нэгтлээд хөөгд ирэхүүл энэ бол нотлогддоггүй. За энэ өндөр гэгээний түүхтэй холбоотой түүний намтрын хэд хэдэн Монгол болон төвд ихүүд байж байна. Түүнээс халаалж янз бүрээр яасан бас хуйлрууд байж байна тийм 10 20 30-аад хуйлрууд. Тэр болгоно бүгдийг нэгтэлж үтсэн. Тэд бол тийм ямар ч мэдээ байхгүй. Тэр хэлэл дан шиг уу шашны ясан шүү дээ. Бат оршил уу урт тэр удаг төвлөгөө урт нацаараа гэсэн тийм ээ. Бат байж байгаа биднийг эвээгэр гэсэн. Тэр ёслог хүртэл тэр үед болсон тухай ямар ч мэдээ байхгүй. За энэ үл яг манай зарим одоо судлаачдын бол судалгаа дутуу байх юм дээр үнэлж хийсэн дүгнэлт байдаг тийм ээ. Тэр нь яг сүлдээ нийтийн ойлголт болоод тогтсон. Тэр усуудыг буруутгахгүй яг тэгэхээр тэр тухайн үеийнхэл тэр 90-ад онд ч юм уу 90-ад онд 2000-ад оны үед хөрсөн төвшөндөл тэр хүмүүс дүгнэлт хийсэн байна тийм ээ. Тэр төвшөндөл тэр нь байсан учраас би харин тэр хэдийг нэгтэлж харах муу шаардлага гарч иж байгаа. Хэрвээ дүгнээгүй бол магадгүй тэр энэ судалгаа хүндэтгэхгүй ч огтох байсан үүсэхгүй тийм ээ. Тэгвэл юу н хизээд нааш наадамч эхэлсэн. Ямар баримт байгаа юм гэж тийм ээ. За хэдийгээр өндөр гэгээнийг буюу зан озрыг энэ гэгээнээр удагтаар өргөмжлөхөд 1639-40 он цаг нь бас нарийнда тодорхойгүй. Энэ хоёр айл нэг гэж байгаа. Тэгэхээр эргэлзээтэй байгаа энэ өөрөө хэдэн настайд буюу хэдэн онд өргөлдсөн нь хүртэл тодорхойгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үед даншиг наадам болоогүй боловч энэ түүхэн өөр өндөр гэгээтэй бас холбоотой яг жинхэнэ түүхэн бол бодтой түүхэн. За ингээд мэдээ сурвалжууд охин түүхч судлаач гэдэг нь баримт толгуурлаж үзэж дүгнэлт шинжилгээ гаргах хэрэгтэй. Тэгэхээр өндөр гэгээний хүмүүс сая ярьлаа тийм ээ намтар түүхүүд нэгтэлсэн. Тэгэхээр энэ дээр нэг хоёр мэдээ гараад ирдэг. За Эрдэнэ цугийн түүхэн дээр ихлээр өндөр гэгээ одоо урд газар байжгаад тийм жилийн тийм сар одоо буцаж нутагтаа ирсэн. Тэр үед бол Монгол нийтээр бол одоо баясаж цэнгэлээс агуулгатай юм мэдээ байж байгаа. За Сая бандитын зохиосон гэгэн толгойд бүтээлээ. Одоо сая нодон жил нийтийн хүртэл болсон. Тийм дотор бол өндөр гэгээний буюу зан азыг намтар байдаг. Энэ хоёр бол хоорондоо харилцаалуутай ах дүүгийн багшаа барилгатай юм хүмүүс байсан. Тэр сая бандит яаж ийсэн гэхлээр яг өндөр гэгээнтэй буюу зан азтай уулзч мэдчихсэн бодит хүүгүүдэд тийм бичсэн байдаг. Хүнээ сонсон эсвэл номноос харсан ч гэдэг тухай. За тийм ч юм уу ийм юусоо бичих. Өөрөөр тэр зэрэгцэн нэг цаг үед амьдарч байгаа өөрөө баг судлаад гэсэн түүхийг биччихсэн намтай бичсэн. Гэтэ яг өөрийнхөө баталж чадчих. Тэрнээс одоо мөнх өрөө сонсноо биш эсвэл миний бис намнаас харснаа биш тийм ээ. Тэгж бичсэн. Тэн дээр бол мөн адил түүх байдаг. За энэ тэдэн оны тэдэн сард бол одоо урд Бээжинд байж байгаа тэндээс буцаж Монгол нутагтаа ирлээ. Тэр үед одоо ингээд ерөөхдөө бас юм баяр цэнгэл боллоо гэсэн агуулга байж байгаа. Энэ хэдэн он бэхэр 1700. Энэ ямар түүхтэй холбоотой гэхээр нөгөө галах ордын хямралдан галдан бошготын түүхтэй холбоотой тийм ээ. 1688 онд бол галдан бошгот галахууд довтлсон. Өндөр гэгээн тэргүүтээ одоо Монголын ноёд язгууртнууд хотог тоолгоодод урагшаа дөрвөн зайлсан тийм ээ. Тэгээ бодглохоор урд газар 12 жил суусан байна тийм үү. За энэ судалгааны үрдэн бас нэг түүхийн талаас ашиглалтай юм гарсан юм гэхээр өндөр гэгээн бол хуучин бол 1697 онд босч ирсэн гэж ингэж харж үздэг байсан. За тэгвэл үгүй юм байна. 1700 онд урд бүтэн 12 жил болж Манжаанад ирэх суужгаад ирсэн байж. За ирэх үед наадам болжээ гэж. За энэ наадам болсон тухай бол харин манай хойш одоо сорволжид бол байна. Галдан туслагч Эрдэнэ ирэх гэж зохиол байдаг. Түүн дээр бол одоо энэ өндөр гэгээний урдаас босож ирэхэд наадам хийлээ. Наадмаар одоо нөгөө бунхар донрын морь төрүүлээд тэнд төмөн их цол өглөө тэр дууг нь
зохиолоо. Тэр дуугийн дууллаа. Бөхчүүдэд ийм одоо олон янзын цол өглөө тийм ээ. Шувууны нэртэй, амьтны нэртэй ч гэдэг юм уу тийм ээ. Ийм цолууд өглөө. За ингэ ийм тэмдэглэл тодорхой байж байгаа. За тэгвэл тэрийг манайхан бас бодолж харж ирсэн. Тэрэн дээр юу гэдэг вэ гэхээр галдан бошгот товчхонд бол үхээд тэгээ өндөр гэгийн ирээд ийм наадан болсон гэсэн агуулгатай байгаа байхгүй. Галдан бошгот бол тэр тэдэн онд үхээд гэж үг байхгүй болоод гэж. Тэр нь 1697 он байдаг. Тэгээ яг өвгзүүн талаас одоо өөрөө сэтгүүлч хүн тийм ээ. Цэг таслын хөвгүүд үзэх юм бол тэр галдан бошготын үхсэн юу байхгүй басна наадамтай шууд холбогдох тухай холбоос байхгүй. Ямар ч үсэн галдан бошгот үхсэн юм байна. Үхсэн дараа хизээ нэг өдөр эднэр ирээд наадам хийж гисэн л агуулга байна. Тэгэл манайхаа энийг сайн ихтлгүүгээр 1697 он өндөргөө Монголдо иржээ. Тэгээд наадам зарим нь 97 онд наадам ихсэн гэдэг ч юм уу. Эсвэл том наадам болсон гэдэг ингээд ойлгоод байсан. За үүнийг бол Магсар 37 30 наадам дээр мөн баталж бичсэн байна. Өгдийн сонсноор миний үзэж харснаар бол тэр үед бол одоо наадам гэдэг юм бий болсон гэж. Наадам гэдэг нэршлэрээ одоогийн бидний ойлгож байгаа төрхөөр. Тэгэхээр эндээс харах юм бол өндөр гэгэм бол орчин үеийн монголчуудын тийм ээ бидний монгол гэж ойлгож байгаа олон соёлыг бүтээсэн. Түүний нэг өнөөгийн наадам байх нь шүү дээ. Хуучин бол наадам бол өөр агуулгын өнгө төрхтэй байсан. Тэр бол тодорхой. Харин одоо бидний яг харж байгаа сайхан бүхэн цол дуудаал, дэвэл тийм ээ ингээ барилддаг тэдэн насны морь уралддаг ч гэдэг юм уу. Яг харагдаг намдаг юм бол ерөөхдөө тэр үеэс тогтсон байна. Гэхдээ энэ дунд бол өөр өнгө төрхөө олох яг өнөөгийн бидний харж байгаа шиг болтлоо бол олон замыг туулсан. За яг өнөөдрийн наадам бол уг үндэс нь бол 1911 оноос эхлэх юм байна. За уучлаарай нэг юм яриач чинь тасалж. Та 1697 он гээд одоо өмнө нь ингээд амдуураад байсан гэдэг чинь. Таны харуул тэгвэл тэр цаг хугацаа хэдэн он руу орох вэ? 1700. 1700-аад он. Одоо сая хэлж штэ нөгөө галдны эрдний эрхтэр манай бидний бүгдийн мэддэг Магсар 37 наадам дээр бол юу гэдэг вэ гэхээр өндөр гэгийн урдаас буцаж ирээд одоо наадмыг бий болгосон юм гэсэн санаа байгаа. Бүгд тодорхой баримттай өөрснөө бол баримт тавин бичнэ гэж бичсэн. Гэхдээ өндөр гэгэнийг урдаас ирсэн цаг хугацааг бол яг нарийн тодорхойгүй. Яг өгзүүн талаас нь хилзүүн талаас нь тэр агуулга нягтлаад үзвэл тийм бичэв. Манайхаа бичсэн байна гэж тэр цэг тасал гэдэг юм уу тэр холбоос буруу тайлаад ерөөсөө 97 онд ирсэн юм байна. Тэгээ наадам хийсэн юм байна гэдээ ойлгосон. Харин тэн дээр бол 97 онд бол тэр жил бол галдан бошгот үхсэн гэдгийг бичсэн болохоос биш. Үхэхэд шууд ирсэн гэсэн агуулга бол байгаагүй. За тэгвэл одоогийн наадам бол одоогийн энэ хэв шинжлэх наадам бол 300 гаруй жилийн өмнө болсон юм. Яг 1700 он гэж бодохлоор 300 жил. 300 гаруй жил одоо 20 он гэж үзэл тээ. За тэгээд тэр үе та бол тэр үеэс одоо яг наадам гэж нэршээд гэж юм. Тэр үе тэгж хэлсэн. Тэгэхээр тэрнээс өмнө бол наадам гэж нэршдэггүй байсан байх нь тийм үү? За яг бидэнд олдож байгаа баримтад бид баримтын хүрээнд ирнэ шүү дээ. Магадгүй шинэ баримт орвол илэрх юм бол урагш ярьж болно. Баримтын хүрээнд бол тэр үеэс наадам гэдэг үг гарч ирж байгаа. Наадах буюу гэдэг үгнээс гарч наадах шүү дээ тийм ээ. Тэгэхээр үүнээс өмнөх монгол хэлний одоо янз бүрийн дурсгалууд байгаа. Нус орчин хүртэл байж байгаа өөрөө бидэнд тийм ээ. Тийм дотор бол яв наадам болоо түүний үнс бас наадах гэсэн үг ганц ч байхгүй. Гэхдээ энэ наадам байгаагүй гэсэн үг ш. Тэрийг өөрөө нэрлэдэг. Хэлбэр агуулга нь арай жоохон өөр өнцгтэй байсан гэсэн. Эдгээр юм чинь ингээд ураад өөрчлөлтөд түүхэн цаг хугацаанд ингээд өөрийн өнгөө өөр юм шилжүүлэх юм ингээд явдаг шүү дээ. Энэ бол юм бол байнгын хөдөлгөөнд байдаг. Хизээч өөрчлөгдөхгүй хувьшдаггүй юм гэж бол энэ орчлын ертөнцид байхгүй. Саяны 1700-аад оны үеэс эхэлсэн энэ наадмын хэв шинж одоо хэдийн үе хүртэл хадгалагдсан байдаг юм бэ? Ямар цаг үеүүдэд илүүтэй баяжиж гэдэг юм. Одоо ингээд нөгөө цаг хугацааныхын тухайд аваад үзвэл одоо тэр онуудад илүү одоо өргөн дэлгэрч гэдэг юм уу болоод болж байсан. За тэр үеүүдэд бол одоо наадам болоогүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо баримтууд байхгүй. Байна. За даншиг наадам бол анх ихтэй бол ингэж ихсэн байж та өндөргийн урдаас ирээд за тэнд одоо халахчууд бүгд цуглаад ямар ч байсан ухаанд гэр орноос хөөгцсөн хүмүүс чинь гэртээ цугласан байж та бүгд санаа амраад одоо нөгөө ямар ч бидний аймыг аварсан бидний тэтгэсэн танд баярлалаа тийм ээ талархаж чинь тийм үү. Тэгээ нөгөө хотогтой урт наслаар ингээд данш тэр үедээ бол даншиг үргэ ингээд наадмаа хийцсэн баг. За төвнөөс хойш бол энэ даншиг наадам бол өөрийн өнгө төрхөө олдлоо. Бидний ойлгож байгаа даншиг наадам гэж бас нэг ойлголт байна шүү дээ. Ингээд дахиад 100 жилийг туулсан. Энэ хоорондод зохион байгуулж байгаа цаг хугацаа нь өөр байсан, агуу шалтгаан нь өөр байсан ч гэдэг юм уу. Ингээд. За тэгвэл 1800 оны их буюу 19-р зууны их болоод ирэх үеэр 3 жил тутамд даншиг наадам хийдэг.
За өндөргийг богд жавсандаа модогтойгоо заалахад бас наадам хийдэг. Иймэрхүү ерхий зохицруу орсон. За тэгээд наадахад бол тэдэн бүх барилдана, тэдэн мар уралдана тийм ээ. За тэдэн харваш оролдно бүх юм ингээд тогтоод шагнал маглалын агуул гэлбэрч тогтоод хөвшөө тийм ээ. Хэвээ болоод ирсэн. Тэгэхээр 100 энэ болохоор 100 жилийг зарцуулсан. Анхандаа бол маш олон мар уралдаг байсан ч байт юм уу. Олон бүх барилдагч байсан байдаг ч юм уу тийм ээ. За шагнал нь янз бүр байсан байдаг ч юм уу. Газар нутгийн тухайд одоо харвал хаана зохион байгуулагдчихсэн байдаг юм бэ? За Даншиг наадмын зохион байгуулж байсан газар уу тийм ээ. Яг одоогоор бидний мэдгэж байгаа баримттай газар бол үндсэндээ 4 газар байна. За магадгүй 5 дахь газар байхыг үгүйсэхгүй. Тэгэхдээ судал нэгтлэх хэрэгтэй. За энэ 4 газар бол Монголын нийслэл Улаанбаатар хотын түүхтэй холбогдож байгаа. Яг тэр нөгөө Жавсандаа модогт буюу богдбод тэр шашны төвдөө сун тийм үү? Шашны төв маань одоо явсаар Улаанбаатар хот болсон тийм ээ. Тэгэхээр Улаанбаатар хот хаахан төвлөж исэн, яаж исэн бэ гэдгээс хамаарат тэр ойр орчмын газарт л Даншиг наадам хийж байгаа тийм үү? Даншиг наадам чинь бол үндсэндээ 2 агуулгатай юм байна. Нэг нь бол тухайн үеэс юу болсон? Шашны ёслол тийм ээ, шашны баяр. Даншиг өргөж нөгөө хутагтаа урт наслуулах тухай агуулгатай. Үнэтгэл хэрглэж байгаа. Нөгөө талдаа бүх нийтрээ цуглаж хурамжуулж баярлж байгаа уламжлалт наадам байна тийм ээ. Мөн дахил тайлгал мөн л одоо дахиж байгаа юм да. Ялгаагүй л одоо хуучин уул аваа дахиад нааддаг байсан бол одоо хутагтаа дахиад наадчихж байгаа байхгүй юу? Ер нь бол агуулгал нэг л дээ. За тэгээд хүрээ одоо энэ одоогийн энэ орчинд төвлөрөх ойрцсон үеэс нь аваад үзэх юм бол үндсэндээ 4 газар байна. Нэг нь бол жинхэнэ хүү толгодогт байна. Жинхэнэ хүйдлөөдөг гэж одоо бидний нэрлэдэг байгаа хүйдлөөдөг мөн үү? Биш. Энийг бол яг л ерөөсөө тийм нэртэй ч байгаагүй. Сүүл үед л одоо яг 2003 оноос гэсэн одоо энэ хэд жилдээ уралдах гэж байна. Тэгээ бодглохлоор 2003 оноос эхэлсэн. 19 дэх жил мэлдэ болж байна тийм ээ. 19 дэх удаага 3 онд уралдсан гэж бодвол тэр үед л одоо 2000 оны ихээр л ингээл хөөдлөөд ингээл нэг нэр өгцөн шиг байгаа юм л да. Эсвэл өмнө нэг андуурат ч юм ингээд газар зүйн нэр оноочихсан биш. Одоо энэ хурдмаар уралж байгаа энэ хүүд олоод бол хуушин социализм үед үлээ Төв аймгийн туулголоос ард байгаа бүс нутгийн сангийн аж ахуйн хурдмаар их үсэргээ тийм ээ хийжсэн л газар шүү дээ. Тэрийг бол яг сонгоод яачихсан. За жинхэнэ хүүд олоод бол харин биш. Жинхэнэ хүүд олоод бол одоо энэ Барцааны сангийн аж ахуй гэдээ байт тийм ээ. Сонгон хайрхан дүүргийн 20 хэдвэр хоолойч байж байгаа. Нөгөөт нь Бацсан бүлээс салдаг одоо энэ гүнтэр давдаг засвал байдаг шүү дээ. Яг тэр засвалын уулзалт дээр байна. Тэмдэг тэр. Яг ингээд энэ ус тэр наадмын талбай. Би энэ хойд зүг рүү хараад зааж байна те. Тэгэхээр тэр нэг суург байгаа нутгийнхан мэднэ. Суургийн доотлол тэр хүнд дээр. Тэн дурлалтай байсан гэсэн үг. Тэрийг хүнд нааддаг байсан. Хурдан мөр бол яг тавьж исэн газар нь бол нэлээд цаанаас тавьж исэн. Яг барьж исэн газар бол тэр. Бүх барилж исэн газар нь тэр. Харавж исэн, намж исэн газар нь тэр тийм ээ. Тэр. За тэгвэл нөгөө газар энэ бол Улаанбаатар хотын бүс нутаг зэрэг байж штэ тийм ээ. Сонгон хайрхан дүүрэн гэсэн. Нөгөө нэг газар нь болохоор бараг л Улаанбаатартаа арайч орохгүй юм байна. Төв аймагт орж сэргэлэн алтан булгах сүмийн зааг дээр Бөхөхийн голд Бөхөх дөрвний Бөхөхийн Эрдэнэлд наадчихсан. Одоо баяр хэдэн үеэр вэ? За энэ бол заавал одоо яг тийм үе гэж хэлэх аргагүй. Тухайн одоо жил зуншлаг хэр байна, хур бороо хэр орж, үер усны аюул газар одоо хурдан оруулахын газар сайхан багснаа тийм ээ. Энэ миний харж байгаа. Тэгэхээр наадмын их юм шинжээчд ингээд зүгт гэдэг юм уу ер нь тогтсон хэдэн газар тэрлүү явдаг. Шинжлээд за энэ жил эндээ уралддаг гэдэг. Тэгэхээр хоёр гол уралж исэн газар бол нэг нь жинхэнэ хүүд болоод юм байна. Нэг нь Бөхөхийн Эрдэнэлд орчин байна. Урагшаа тийм ээ. Одоо нийслэл хүрээнд төхөрснөөс хойш энэ хоёр газар байсан юм гэж бодож. Яг энэ төхөргөөс өмнөч байсан. Яг тэгэхээр тэрний өмнөх үе чинь энэ одоогийн тэр Бацсан бүс өмнөсдөж байгаа шүү дээ. Хүү мандал гэх тийм ээ. Тэнд бас нийслэл хүрээ байж байсан шүү дээ. Наашаа бас ингэ нүүсэн. Тэгэхээр энэ орчин бол холдохгүй. Аль нийслэлт энэ хүн бүсэд ороод ирснээс хойш энд наадаад исэн гэсэн үг. За энэ хугацааг нь аваад үзвэл нэлээд эртнээс яригдтыг. 1700 одооны дунд үеэс бараг баримтууд эхэлж байгаа. 1740-60-аад оноос яг наадмын тухай баримт албаас архив барьж гарч ирж байгаа. Хар хорой Эрдэнэзүү хавцаа уралдаж байгаагүй юу? Та түрүү 4 газар гэж ярьсан. Тэр тухай баримт бол яг одоогоор байхгүй байна. За ийшээ харин Эрдэнэзүү руугаа дөхүүлээд наадж ирсэн нь бол байна. Энэ бол Төв аймгийн Лун одоо бид бол Алтан сангийн аж ахуй шилдэг Атар гэж гонцон байдаг тийм ээ. Буюу Баян ангаас өмнө зааг дээр байгаа.
цэгийн цагаан гэдэг хоёр жижигхэн нуур бий. Тийм. Одоо бол тэр сайхан нуур гэхээс илүү аимшигтай үерийн ус агуулдаг. Тэр орчууд ингээ үерийн ус нь бохирдсон тийм газар. Сая нөгөө хэд удаадаг үерт нөгөө нэг засмал зам сэтрэл машинтаа унаад нь шүү дээ. Яг тэр харалтай газар байхгүй. Тэр унаад байгаа ус чинь цэгийн цагаан руу хоёр нуур руу цутгаж байгаа. Туулын зүүн талд байж байгаа шүү дээ. Туул чинь ингээ түгээн мэлүүн хүрдэг тийм ээ. Туулын зүүн эрэг дээр хоёр нуур. Энд наадчихсан. За нэг газар нь. Нэг газар нь бол налахад. Тийм үү. Налахад наажсэн тухай бас үг байна. Гэхдээ яг хаана наажсэн тухай бол тодорхойлсон юм бол одоогоор алга. Гэхдээ энэ за би судлаачдын хувьд хараад үзэхэд налах дүүргийн нутаг зөв шүү дээ. Наадан толгой гэдэг би манай уяач тэмдэг ландахгүй дээ тийм. За тэрэг болов гэж би зүгээр таамагладаг. Би олон юмар батлах хэрэгтэй тийм ээ. Архивмэрүүд байхгүй бол амын мэдээгээр бас батлах хэрэгтэй. Гэтэл амын мэдээний буюу хуучныг уламжлж ирсэн хүмүүс маань хэвлээ, хэдвэлээ, нутгийн унган иргэд тэрүүгээр хаах нь байна. Ингээ бод бас эргэлзээтэй тийм. Тийм байна. 5 дахь газар гарч ирж магадгүй маа гэд ярьсан. Тэгвэл тэр нь хаах нуур байх. Яг өндөр 2 дугаар богдыг өргөмжлөх үеийн наадмын тухай тэмдэглэлийг бол Оросын одоо жуулчд гэх юм уу дипломатч тэмдэглэж үлдээсэн байдаг. За миний ном дотор ч байж байгаа. За тэн дээр бол орхон голын тухай заагаад байдаг. За тэр үе бол хүрээ үл одоогийн энэ тал руугаа шилж ирээгүй байсан үе л дээ. Одоо өөрөд нь хэлж байгаа л Эрдэнэ цууч гэдэг юм уу хар орон тэр бүсээр ингээд нүүдлэн маягтай байгаа гэсэн. Тэгэхээр тэр орхон гэдэг бол яг Эрдэнэ хар орон шүү дээ. Тэгэхээр тэр орчинд бол тодорхой хэмжээнд наадж исэн байхыг бол үүсэхгүй. Ер нь байх үндэстэй. Гэхдээ тэр бас нотлох хэрэгтэй. Нотлоогүй бол тийм ээ гэж бол хэлж болохгүй, олон хүнийг хуурч болохгүй шүү дээ, тийм ээ. Тэр үед бол одоо зөвхөн 3 жил тутам даншиг наадам хийдэг байсан гэдгсэн шүү дээ. Тэр бол яг 1800 оноос хойш тогтоод ирэх үедээ. Тэрээр ботол бол янз бүрийн зарим 6 жилийн зайтай, зарим 4 жилийн зайтай ч гэдэг юм уу. Ингээ янз бүр байсан. Тэгээ тэр өдөр одоо бид нар 7 сарын 11-нд дурлтана гэдэг шиг тухайн үед бэлгийн тооллоор одоо зуны дунд сарын ч гэдэг юм уу тийм гээд ингээд тогтцсон байдаг байсан. Зүгээр тухайн жилдээ одоо яг тэр нөгөө даншиг болох жил одоо газрын байрлал баримжаа гэдэг юм уу цаг угаарын байдлаа харж байгаа. За тэдэнд гээд ингээд нэг зарладаг байсан юм болоо. За ер нь тухайн үед зарлана. Гэтэ тэрг бол дур мэдэд зарладаг хэрэг биш. Тухайн чи их хүрээ буюу одоо богдыг дагаж байгаа шашны төв ба шүү дээ. Тэрний даа буюу их сурхаачд энийг үжис сар өдрийг тогтоодог. Тэгээд зарна. Тэрнээс одоо яг эхний нэг даншиг наадам боллоо тийм үү? Даншиг наадам болоод тарахад яд хөр зүгээр тараа явчихдаг. Алхын 4 аймаг бүгдээрээ цуглаж богдтой даншиг өргөж байгаа. За яг холын аймагуд гэдэг юм уу? Засагныхан, сайн ойныхан бол ордон морь төдийлөн ирүүлж чадахгүй. Сайн наатлын хэсгээс үл цөөхөн морд ирнэ л дээ. Гэхдээ харваач дээр нь бүгчүүд оролцсон тийм ээ. Тэгээд ноёдууд ирдгээр ирнэ. Тэгчээ тарахтаа юу гэдгээр дараагийн наадмаа хизээ хийх вэ гэдгийг бүгд хэлцэж товлдог. За наадмаа хийхдээ тэгвэл хийхэн ямар зардал одоо тэр айрыг цагаа ааруул ээзгийг бүх юм биш тийм. Бүгдийн данс хуваана гэж байгаа. Гаргаад дансаа хуваачдаг. Би энэ танаа аймагт хэдэн одоо юу лүү арх гарах арх цархт гарах юм байна. Тэдэн одоо шуудаа ааруул байх юм байна ч гэдэг юм одоо юу гэдэг бүх юм онооч. Тэгээд нөгөө өндөр гэгийн богд даншиг өргөхдөө юм авчрах юм байна тийм ээ богдтой өргөж байгаа. Даншигтай юм авчрах юм байна. Тэдэн морь байх нь тэдэн бүх байх нь. Эхэндээ бол энэ бол харьцангуй тэнцвэртэй маягтай явж ирсэн. Тэгтэл яг бот байдал бол зөршилдөн шүү дээ. Эхлээд бол нөгөө 4 аймаг орж байгаа юм тэнцүү байх л бодно. Сүүлдээс ханаас тэр хавлаас говалтгаас ахнаас хурдан мөр одоо шиг ачаад ирэхгүй шүү дээ. Хөлөөр нөө хэдэн сар ирнэ уралдаж чадаачихгүй ч үү гэцүү. Тэгээ бот байдлыг ухаараа сүүлдээ засаханыг бол аймгийг бол хурдан мөрний оноолтоос хасчихсан. Оноохгүй. За сайн энэ тодорхой 100 тонны оноодог. За заримдаа хурдан мөр оноохоор шаардлага гарвал тэр нь оноогоод эндээс төлөө буюу өөр одоо энэ төвд байгаас шавийнхан тийм их шавийнхан одоо Улаанбаатар орчмынхан тийм ээ богдын хариатууд. За тэгээд Цэцэн төвшөө таныхан голж ийн гэдэг. За нарийн дээр наадмын түүх гэдэг юм уу соёл бий болсон гол одоо бүс нутаг бол Цэцэн хааныхан шүү. Ийм байна. Тэр мэдэгддэг шүү дээ одоо уулзаад явж ахлаар. Тэ. Тэгэхээр тэр гурав бол ачааны хүндийг үүрч явж ирсэн. За одоо бол тэр 50-аад оноос бол яг одоо наадмыг 2 өдөр хийнэ гэл ингээд тогтсон гэд ярьж штэ тий. Тэрнээс өмнө бол тэр даншиг наадам гэдэг юм уу яг одоо та бүхэн ярьж байгаа энэ наадмын үед бол одоо ингэж өдөрт баригддаг одоо 50 сайхан гэдэг юм уу 7 10 хоног магадгүй одоо тодорхой сайхан тааваараа өнөөдөр морь уралдана гэжсэн тэнгэрийн өөрчлөл уралдахгүй ч байдаг юм ингэж тааваараа нааддаг байсан гэж сонсч байсан энэ үнэн. Тэгэхээр бидний нөгөө монголчуудын нэг хэллэг өгдөг шүү дээ. Наадмын дараа намар гэдэг тий. Тэр хэлэг бидэнд аюу хүрдэг
11 2 наачгууд 13-нд намар болчдөг байхгүй. Тэгэхээр 2 өдрийн дотор намар болж болох юм бас бод. Гэтэ энэ бол энэ яг энэтэй холбогдсон биш. Манай уламжлал наадмын одоо хэв загвартаач гэдэг юм уу зохион байгуулалттай холбоотой ойлголт. Тэгэхээр нөгөө удаан хугацаанд нэгдүгürt нааддаг бас. Хоёрдугаарт одоогийн 7 сарын 11 12-оос хойш 7 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 10-ийн хооронд нааддаг гэсэн. Тэгээ энд ингээд тэр хугацаа надад урт надад ирэхлээр яхаа аргагүй. Дараа намар болчих. Наацаар ит намар болчих. Нам болчих. Тэр бол зайшгүй үнэ үг. Тэрээс одоогийн наадмын дараа бол намар болохгүй. Ямар ч 100 ч боллоо л байгаа л да. Сурвалжуудаас харахад тухайн цаг үед одоо хамгийн өргөн агуулгатай даншиг өргөх гэдэг даншил наадам хэдэн онуудад гэдэг юм уу хэд болж байсан тухай гэдэг юм. Одоо жишээлбэл бид нар бол морины түүхэнд бол 1000 буюу түүнээс дээш морь уралдсан одоо 3-аас 3 байна гэдэг дөрөвдөг нь одоо энэ 2013 онд Гиннесийн уралдаанд 4249 морь уралдлаа шүү дээ. Ер нь бол 1000 их морь одоо их насны морь уралдсан түүх бол 3 байдаг юм а гэл ингээл ярьдаг. Тэр гихчлэнгээр одоо таны судалж мэдснээр ялангуяа одоо тэр нөгөө бүдэг бадаг бид тэр болгон мэдхээргүй тэр цаг хугацаануудад тэгж наадам ер нь хэр өтгөн болдог байсан юм бэ? Тэгэхээр юу яа эхэндээ нөгөө наадам бол өөрийн хэв шинж олоогүй байсан гэж хэлсэн чинь тэгэхээр тухай жилүүдэд морины нөгөө онолтой янз бүр тогтоож ирсэн. За мэдээж зунслагын байдлаач бас харж ирсэн ба. Тэр үедээ бол нэг аймагаас 500 морьч гэдэг юм 300 морьч гэдэг ингээ оноошдог тийм ээ. Тэгтээ эн чинь нийт морины тоглож байгаа шүү дээ. Нэг насыг хэлээгүй. Ингээд янз бүр явж байгаад за тогтоод ирэх үедээ бол нэг насанд бол 300 хэдэн морь уралдъя. 4 аймаг хувааж авъя гэдэг тогтсон. Тэгээ 300 хэдэн морьны нийт тоо 3 нас уралдаж байгаа. 1000-ад морь болж байна тийм үү. Ерөөсөө энэ бид бас нэг юм анзаарах хэрэгтэй юм байна. Энэ яриад байгаа хэлээ сайн ойлгох хэрэгтэй. Хурдан морины уралдаан гэж байгаа шүү дээ. Тэгээс хурдан даагны уралдаан, азаргны уралдаан. Шүтлэнгийн уралдаан гэж ерөөсөө ярихгүй байгаа. Ярьж байгаагүй. Тэгвэл морь гэж байгаа тийм. Тэгэхээр морь гэж юу хэлдэг гэхээр монгол хүмүүс даагч морь мөн үү? Азарга морь мөн үү? Үрээ 3 настай үрээ морь байж чадах уу? Гэвэл үгүй. Тэгэхээр энэ үгнээс хөөхлөөр монголчуудын хуучин уламжлалт наадам сэнгэл бол морь байжээ гэдэг нь харагдаж байна тийм ээ. За мэдээж би одоо байртай нотлоод хэлэн тийм ээ. Тэгэхээр хуучин монгол соёл уламжлалаар бол 3 насны морь л уралдуулж ирсэн. Хязаарлан тийм ээ. Зарим хүмүүс хязаарлан гэж хэлдэг. Соёолон их нас тийм ээ. Ийм 3 нас уралдуулж байгаа. За яагаад энэ 3-ыг уралдуулж байгаа гэхээр сайн нэг морь гэдэг үгтэй холбоотой. Морь бол энэ 3 бол за юугаар ялгаад хэлэх юм бол бага морь, дунд морь, их морь гэж хэлдэг. Баримтны хүртэл тодорхой байж байгаа шүү дээ. За энэ хязаарлан насаас эхлээд морь бол хүний эр хүний уналгаа эдлэгийг даадаг, холын зам даадаг, итгэл найдвар одоо биелүүлж чаддаг ч гэдэг хань болж чаддаг ийм адуу болж байгаа. Тэгээ тийм адуугаа бид уралдуулж ирсэн. За хоёр шалтгаантай. Нэгдүгээр тэр холоос ингээд тэр морьдож авчих чинь бага насны адуу эсвэл азрын туугаад ирэх чинь сүргэн яах вэ те хэцүү болно те. Тэгэхээр холын юм даахын бодол морьд авчиж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар ерөөсө түүхэн үндэсний үхээр энэ наадмын чинь урд морь уралдуулчлаа бүх барилжлаа энэ дайнч байлдаанч байдлаа байнгын шалгаж бэлгэж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр дайнд бол дааг урдаад байлдахгүй тодорхой тийм ээ. Морь урдаад байл. Тэгэхээр нөгөө сайн хурдан хөлөг морь тэр шалгуулж ирсэн байх хизэнээс юм. Тийм үү. Даншиг наадамд бол 1890 оноос эхлээл азарга нэмэгдсэн шүү дээ. Тэгэл 4 насны морь болсон юм уу? Одоо 4 нас гэх юм азаргач нас гэх юм уу юу гэх төрөл гэх юм уу тийм ээ. Одоо бид бол нас гэж шууд төлөвлөж байгаа. За жороо морь нэмсэн. Жороо морь хэдэн үеэс оролцсон бэ? Яг тэр жилээс. 1890 оны даншиг наадам бол даншиг наадмын түүхэнд хамгийн том даншиг буюу эсвэл хамгийн мун одоо их үнэлэгдсэн гэдэг хүндэтгэл үзүүлсэн даншиг юм байна. Тэр жилэл бол яасан гэхэлэр Манжи хаанаас 8 дугаар бүгдийг бас өргөмжлөө бас нэг шагнал өгчихсөн байдаг тийм ээ. Тэгээд тэр баярт явдлын тохиолдол гээд азарга нэмчихсэн. Жороо морь нэмсэн. Бүхний тоо бол тоог 8-аар нэмээд 1040 болгочихсон. 1032 бүхэл барилддаг байхгүй. 8 бүх нэмчихсэн. За тэгээ харваачтын тоог тодорхой хэмжээр нэмэгдсэн баг. Энэ бол хамгийн том. Тэгэхээр манайх энэ чинь нөгөө мэдэхгүй чинь ягаад ч юм бөхчүүдийн тоог бол бүр 1000-аас бүр хоол илүү болгоол. Хурдан морины тоог. Бид тэр 1000 морь уралцсан гэдэг чинь нэг насн дээр одоо их насны морь 1000 гарч уралцсан байна гэдэг. Тэр нь тийм түүх байна уу? Байхгүй. Тийм баримт байхгүй. Одоо би 3 нас нийлээл 1000. Одоо би энэ үгийг хэлэхийн тулд тийм ээ энийг ярихын тулд
нэг өдөр эсвэл 3 өдөр ном уншаад ирээгүй. Энийг би 10 жил архивын баримтыг ухад түнхчихэж. За энэ нэг судалгааны бүтээлийг яагаад эрдмийн ажил болгоод октон зэрэг хамгаалсан. Тэгээд Монгол наадам гэдэг юмны түүхэн талаас нь шинжлэх ухааны үндсээр энэ зүй тогтол учир шалтгаан үндсийг гаргаад нэг учир зүйн холбоос нь тайлбарладаг тийм ээ. Ингээд хөгжлийг гаргаад ирсэн. Тэгэхээр тэр миний үзчихсэн 10 жилийн дотор бол тийм баримт бол гарч ирээгүй. Цаашдаа бол гарахгүй байх гэж бодож байна. За тэгэхээр бид бол даншиг наадмын үед одоо мянган морь оролцож байсан юм аа. Тэгээд тэр нь төрүүлсний нь одоо нөгөө 10 хээр 10 хээр гэдэг болсон юм аа. Энтер гэдэг бол амд амьдсан домог хэлбэрийн яриа байна. Ерхэд нь хэлсэн байх нь. Тэр 3 насаа ерхэд нь хамруулаа хэлсэн. Яхаагүй ерхэд бол дээр бол биш юм байна гэдгийг ойлголтлаа тий. Ер нь бол тэгвэл ардын хувьсгалаас хойш л морь юм өтгөө оролцдог болсон юм биш. Ер нь одоо тэр 60 70 80-ад оны цуваа гэж харж байгаа морь бол нэлээд өтгөн байгаад байдаг шин. Тэгэхээр бол ардын хувьсгалаас хойш морьдын тав өссөн юм байна гэж ойлголоо. Тийм үү? Тэгэхээр энэ нөгөө урдан морь уралдагч юм наатах гэдэг юм. Тэр наатах одоо наадамд оролцоход бол олон юм шалтгаална тийм ээ. Тэр аж амьдрал эдийн засгийн хүчин бололцоо гэдэг. Тэр хуучин цагийн монголчууд бол бид бүгдээр тийм одоо сайн нэг өнрөг байх боломжгүй байсан. Амьдрал хэцүү байсан. Нийгмийн харилцаа гэдэг юм авах юм бол эзэн хариат буюу эзэн хамжлагын үндсэн дээр тулгуурласан язгууртны нэг юм байсан. Тэгэхээр тэр одоо хамжлаг улсууд буюу барлаг улсууд тийм ээ. Хурдан морь уралдуудад байх боломжтой юу? Хэдэн малтай байх. Хуучин цагийн хүн амын тоо, малын тоог харж байхад бол айлуудын мал хэцүүхэн шүү дээ. 10 ид, 20 ид. За яг нь боломжтой 5 6 800 мянган малтай айл. Тэр нэг цөөхөн. Одоо бол захын айл тийм малтай шүү дээ. За би одоо танаас даншиг наадамд холбогдуулаад 3 зүйл асууя. Энэ за түрүү хоёлаа нөгөө азраг жороо морь нэмэгдсэн тухайд ярьсан. Тэгвэл шүтлэн дааг хэдэн үеэс эхэлж уралдсан байдаг юм бэ? 1925 нэг нь 28 нэмэгдсэн баг шүү. 25 онд аль нас нэмэгдсэн юм? Шүтлэн нэмэгдсэн баг. Тэгээд дараа нь дааг нэмэгдсэн юм тийм. Тэмдээ таагс үлд орж ирж байгаа тийм. За тэр одоо тухайн үед тэр одоо даншиг наадам төрүүлээд тэдэн удаа өргөсний одоо төрүүлсэн морийг одоо богдод өргөл болгож өргөдөг байсан. Тэгээд түүнээс болоод одоо нөгөө ардууд бол хурдан морийг төрүүлэхгүй өргөл болгодог байсан учраас аман үзүүд үлдэг байсан гэдэг юм уу ингээл янз бүрийн яриад. Тэр одоо өргөл болгодог түрүү морийг одоо богдод өргүүлдэг тэр заншлыг нь хэдэн үеэс гарсан юм бэ? За тэр бол ерөөсөө заншил гэдэг юм уу? Одоо манай яг бидний үнцгээс харахаар ингээд нэг онцгүй тий. Сайн ярьж байгаа гаргалгааг ч гэсэн харсан чинь нэг юмаа дээрэмдүүлээд байгаа ч юм шиг тийм ойлголтоор харагдаж штэ. Тэгэхээр энэ бол бидний хуучин нийгмийн үед бидний тархинд бидний одоо Ахмад үеийн тархинд суулгасан мэдээлэл байхгүй үс санаа. Энэ муу богдууд чинь энэ муу 8 дугаар богд чинь дандаа хүний имийг дээрлэж хүчээр авчдаг байсан. Төрүүлсэн бүхийг хүртэл өөрхөө гэдэг дараа өөрхөн бүхийг заавал төрүүлэх гэдэг байсан гэдэг. За нэг харахаар яг тэр одоо коммунист юм уу марксист үйлс сурталын үүднээс дарлагч ангийн тэмцлийн үүднэр нийгмийн хөгжлийг тайлбарлаж тэр онлын үүднээс зүв байхгүй. За тэгвэл яг бодит үе хөрсөн дээр нь сууя. Тухайн үеийн нийгмийн үүдээр харах юм бол тэр бол тийм буруу зүйл байгаагүй. Яг тэгэхээр богд бол бүх монголчуудын орой шүтэн байсан. Бүх нийт монголчуудыг нэгтгэн зангидчихсан хүн. Тэнд юмаа өргөж байгаа нь одоо барьж байгаа нь ихэм зүйлээ өгж байгаа тийм гутамшигтай эсвэл дээрэмдүүлж байгаа дээрхүүлж байгаа явд хэзээч байгаагүй. Тэр бол хуучин одоо бидний өнгөрсөн 70 жил зохиолсон домог. Тэгэхээр тэр богдод өргөн барьж байгаа нь баг нэр төрийн хэрэг байсан юм уу? Тэр морь нь одоо тэр үү шүү дээ. Гэхдээ тэр богдод өргөн барьснараа тэр морь шууд мэдлэлд нь очиж исэн юм уу бас зарим талаараа үгүй шүү дээ. Тэр бүс холын шуул тэндэл байршлаа тийм ээ. Яг зарим нэгэн ноёдууд бол авчираад ингээд өгч ирсэн баг. Одоо миний ном дээр би богдын торгол сүргийн хурдан морьнууд гэдэг. Тэгээд тэр юунууд ийм цолтой цол байгаа шүү дээ. Одоо бол цол гэсээс хурдан морийн тухай хэлэхэд монголчууд ч хурдан морьнууд цол өгдөг боломжтой байсан. За одоо бол цолыг бол наадмар бол нэр төдий өгж байгаа ш. Тэр цолын ямар ч одоо хэрэглээ байхгүй тийм. Хуучин бол энэ бол хамгийн чухал. Одоо ингээл бүгчин гараал дэвэл одоо юу ийм одоо аюутай гэдэг ийм одоо хуурны шуугч яадаг гэдэг л баах юм байгаа ш. Гуншин зуулж ш. Одоо авархан бол 20 30 юм хэд шид ингэ явж. Яг тэр шиг хурдан морьнууд өөрийн цолтой байсан. Тэр цолоороо үнэлэгддэг бахархдаг байсан. Өөрөөр хуучин цагт яаж ийсэн юм бэ гэхээр манай уламжлаар тийм үү? Энэ хурдан морьны уралдааны гол хүн тачаа хэн үрч байгаа? Амжилтыг хэн үзүүлж байгаа? Хэн амжилт гаргаж байгаа? Уяач морь хоёрлоо. Уяач нь гүгөө төрүүлдээгүү. Морин давхиж ирээ төрүүлсэн тийм ээ. Тэгэхээр
мориндоо цолгодог, морио шүтэж биширдэг дээдэлдэг байсан. За мэдээж уяачин бол юм байна. Гэхдээ тэр уяач тэргээр дамжуулаад өөрөө алдаршдаг, хүндэтгэл хүлээдэг байсан. Одоо тэгвэл яг одоо сүүлийн морийн хойш нь тавьчихад уяачин алдар цолны төлөө хөөсөлдөд байгаа. За уяачин алдар цолч гэдэг чинь ойлголт бол 80-ад оны сүүлээр бий болсон ойлголт шүү дээ. Тэр бол уяачд Монгол хизээнээс хэдэн мянган жил ямар ч цолтой уяач байгаагүй. Тэр бол өөрөө одоо хурдан морины тухай яш хөдөлгөөнүүд мэдж байгаа тийм ээ. Анхны цол ус улсын гарамгай уяач юу вэ тэр 80-ад оны сүүлээр авсан 11 хүн байж байгаа тийм. За нэг юм энэ даншиг наадам морины цолны тухай дахиад дэлгэрүүлнэ. Даншиг наадам гэхлээр би бол ингэж ойлгож байгаа. Даншиг наадам гэдэг нь шашны зан үйл арай түлхүү орсон. Мөнгөн даншиг наадам гэж нэрлэдэг байна гэдээ ойлгоод байгаа зөв. Тэгэхээр даншиг наадам болгоно тэр одоо бат туршил өргөх гэж байдаг юм уу? Энэ бол ер нь бол ийм хоёр юм зүйл нэгдээд байгаа. Нэг нь одоо төвдөөс бид нэр өөрийн буддизм буюу бурхны шашин авсан тийм ээ. Гэтэ Монголын улстай шашин байгаа тийм ээ. Тэр шашны том ёслол хүндэтгэл байл ёс байх баяр байх тийм ээ. Даншиг өргөнө гэдэг бол одоо ингээд за энэ дөрв ус байж тийм ээ. Дундуур усан жишээ аваад явах. Энэ бол 8 дугаар одоо 8 дугаар богд хамгийн сүүлийн богд. Энэ хүн бол нийт Монголын нэгдүгээр дахин шүтээ. Хоёрдугаарт нийт Монголыг аварч хамгаалж байгаа хүн. Гуравдугаарт нийт Монголыг нэгтгэж зангидж байгаа энэ шүтэн байснаар бүгд нэг шүтэнтэй нэг юм эрхэмлж штэ. Тийм учраас тэр хүнийг бол урт насч удаан жаргуулгач гэдэг юм уу тийм ээ. Мөнхөд оршуулж одоо бүгд ивэл ийм хүсэл сонирхол тэр ард хүн байна тийм ээ. Одоо нийт монголчууд бүгдээрээ бурхны шашинт одоо гэх шиг энэ муу шашин ч юу ах уу гээл эсвэл хаамаагүй нэг шашинтай холбож ярьж динээрэл тийм ингэхгүй. Бүгд хүндэтгэж үз. Эрхэмлдэг байсан. Биширдэг байсан тийм ээ. Итгэл биширлээ болгож байсан. Тийм учраас тэндээ тодорхой хугацаанд ингээд хүндэтгэл үзүүлж илэрхийлж байсан. Тэр нь тогтсон хугацаагаар 3 жил байсан. За 8 дугаар үеийн үед бол сүүлдээ жил болгон шахуу ингээд наадам хийж таашиг наадам хийж исэн. За бараг зохион байгуулахыг ч гэсэн хүсэж албаж исэн байж магадгүй. Гэхдээ энэ нь өөрөө нэг ингээл бусдыг одоо бусдаа хөндлүүлэх гээл тэрийг мэдрэх гээд байгаадаа биш. Шал өөр агуулгатай байсан. Энэ бол том улсын агуулгатай байсан. Би энд юурээс хэлэхгүй яваад байгаа бол энэ наадам бол монголчуудын төвхөд нэг том үүрэг үүсгэсэн байна. Энэ бол нэгтгэх үүрэг. За бид нар бол яагаад буддын шинтэй болсон юм бэ гэдэг түүхэн зөөх юм бол хооронд эв нэгдэл байсан тийм ээ. Бид улс төрийн бүтэрлэг баг хаад үегээ бидэн тийм ээ хооронд алцаал байсан. Нэг нөхөр гаргаж ирэл одоо би язгууртан алт өргөн бол мөх хоёр хаан болох шүү дээ. Орны өмнөс нь эрх мэдлээрэл шийдэл гаргаад. Нэгэн дургу үргээд бид хоёрыг ирээд алчаад дахиад нэг алт өргийн хүүхдийг аж хаан болгох шүү дээ. Ингээ хоорондод тэмцээд болохгүйсэн тийм. Тэгэхээр яасан вирус бид нар болохоо ойлыг сүулдэ мэдэрсэн. Өнөөдөр бид нар яаж ирэх бид энэ монголчууд чинь саяны хэдэн жишээгээр илүүтэй ч гэдэг юм уу. Ёс суртахуун үнэн том ялзралт орцсон юм байна. Бид чи эвгүй болц ард юм байна гэд мэдэрч эхэлж байна. Яг тэр шиг бас мэдэрч эхэлсэн байхгүй. Энэ 16 дугаар зуун, 17 дугаар зуун. Тэгвэл бид энээс яаж гарах юм бэ? Бид яаж би нэг хүндэтгэхийн эв нэгдэлтэй байх юм гэхлээр бид ерөөсөө буддын шинийг хүлээж авъя. Хуучин бид нар бас шүтчихсэн шүү дээ. Энийг нийт ард түмний шашин болгоё гэдэг дээр нэгдсэн. Санал нэгдсэн. Тэгээ шашин болгосон. Бол энэ алхмуудыг хүчтэй хийж гисэн. Гэхдээ яасан гэхээр ингэж явж байхдаа харин манжууд энэ санаа бодлого нь ашиглаад одоо манай энгийн үгээр бол бөхөр л давхар мортсон тийм ээ. Нөгөө төвдөөтэй холбоолоод энэ нөхдийг ингэсээр хооронд тавьж баг хагалт болсон байсан. Гэхдээ энэний эцэст юу болсон гэхээр 20 дугаар зууны их болоход одоо би сая хэлж ашиг надад богдыг хүрээлээд байна тийм үү. Ингэсээр хагаад энэ шашин бол нийт Монголоо нэгтгэхэд энэ наадам чи нийт Монголыг ингээ байнг хийгээд нь шүү дээ. Нэгтгэж байгаа. Туурав сар ус болоод босоод ирж байгаа. Энэ гинтгэн 11 оны 10 сарын 29-нд ч юм уу ухаарсан биш. Энэ олон одоо энэ бид нар буруужаа гэдэг ойлгосон энэ 200 гаруй жилийн түүхийн туршид энэ үл санаагаараа, соёлоороо, хандлагаараа, бодлоороо үл суртлаараа нэгдэж ингэж гарчиж байгаа. Энийг юу нэгдүүлсэн гэвэл наадам энэ ажлыг хийж өгсөн. Яг тэр 3 жил дотор сүүлдээ 1 жил дотор наадж шít. Тэгэхээр тэр наадам дээр их үндсэндээ 4 арга хэмжээ болж байгаа. Нэгдүгээр бол бат оршил гэдэг ашиг наад шашны ясл хийж байна тийм ээ. Богдтой өргөө янз бүрийн үргэл барьц барайл, ном хураал урт наслаараа гэж чинь. Дараа нь яг наадам хийж. Наадж тийм 3 жил тэрүүгээр сайхан бахархаж чинь. Дараагийнх нь яаж чинь? Ноёдын чуулган болж чинь. Ноёдууд энэ даншиг болгоно цуулж халахын бүх ноёд цуглаж. Тэгэхээр яг ойрхон уулзаад ярилцаад байна гэдэг чинь ойлголцоодоо нэгдээд байна, ойртоод байна гэсэн үг тийм ээ. За дөрөв том юм юу гэхээр өргөн хэмжээний найр цэнгэл болдог.
Чи ингээл баг сая би хугацаанд хэлээ байх наадам бол зарим үед баг сар шиг 20 хоног нааддаг байсан. Тэгэхээр орой болгон ч юм уу хэд хонооч ч юм уу тэр гисэг бүлгэрээ нийтээрээ ч юм ингээ сайхан баяссан ингээд одоо гэх шиг ямар учиргүй харигтаа нэг нэгэ зодоод байхгүй шүү дээ. Тэр үчи ариун шүү дээ. Хандлага ойлголт өөр шүү дээ. Тэгээ айх ичих эрхэмлэх хүндэтгэх юм байгаа шүү дээ. Яаж ийсэн гэхэлэр сайхан найрлаад ойлголцоод за энгийн ардууд нь тэндээ, ноёдууд нь тэндээ. За яаш байт юм ингээд тэгээд чи ганц өдөр наалахгүй чи ингээд сүүлдээ ингээд найр нийлнэ гэж үүдэг шүү дээ. Ингээд өргөн үртэй найр болж байсан шүү. За энэ болгон яаж ийсэн гэхээр том ижилслийг болгож байгаа. Үндсний ижилсэл гэж хэлдэг тийм ээ. Одоо англиар бол national identity гэж. Тэгэхээр энд наадам дээр ирсэн хүмүүс яг нэг шинийг харсан болов эсвэл гоё хувцас харсан болов тэрийг очиод нутагтаа хийж өмснө. Эсвэл гоё мүзэс дуус урсан бол тэргээ дуулна. Тэргээ бүгдээрээ наадмад яваад ирсэн бол хамгийн сонтой хүн байсан шүү дээ. Тэнд чинь хамаг чухал юм байгаа байхгүй. Наадмын сонжилээ даа. Сонин гэдэг бол тэнд хамгийн үнэтэй юм яаж байгаа байхгүй. Монгол ямар байна вэ? Монгол ямар байх хэвээр. Одоо бол нөгөө хандлага гэж тренд гэж хэлдэг. Тэнд чинь наадам чинь трендийг тогтоож байгаа байхгүй. Тэгээ бүгд ингээд нэг адилах юм бол дахиад 3 жилийн дараа уулзах дахиад шинэ юм нэг нь ахиулаад нэг нь шин зохиоод ирсэн байж болно. Дахиад очиод тэгээ яхаа бүгд ижил болоод байна. Тэнгүүт одоо яаж бодов? Ерөөсөн монголчууд ахлагчууч ижил байгаагүй юм уу гэж ярьж магадгүй л дээ. Гэхдээ байсан бол ягаад 1688 онд баруун зүүн гарууд алалцаад байсан. Нарийн өндөргийн чинь тэр үед нийт галахын хүчшүүр суудагт байж чадаагүй шүү дээ. Байгаагүй шүү дээ. Зөвхөн зүүн талын л хутагт байсан. Баруун тал өөр хутагт шүү. Тэгвэл одоо яас энэ болгоны дүнд бүгд юм ойртой төрчих. Морьтон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. Одоо тэр яг энэ та бүхэн яриад байгаа тэр нөгөө дөрөнд хэлбэрээр даншиг наадам хийгддэг байсан гэдэг тасаа ярьлаа шүү дээ тийм агуулгын тийм. Энэ өнгө эстагаараа хэдэн оны хүртэл явсан юм бэ? За даншиг наадам бол хамгийн сүүлд 1912 онд бол ингээд болсон. За тэгэхээр нөгөө даншиг наадам 3 зүйл наадам хийж байгаа тийм ээ. Тэгэхээр тухайн үеийн жилийн өнгө гэдэг юм уу одоо ганц удаа самар янз бүр байсан. Зарим жил бол дутуу энэ. Гэхдээ гоцоод бүрэн хийдэг. Тэгээд 8 дугаар богд бол одоо улсын эзэн хаан болсноос 11 хаан болсон шүү дээ. 12 онд бол нэг бүрэн бус даншиг урдмөр уралдаг баха бүү даншиг хийгээд түүнээс хойш хийлгээгүй. Манайхан болохоор 21 он хүртэл даншиг хийцсэн шиг ойлгоод байдаг. За яагаад хийгээгүй юм гэхээр энэ 8 дугаар богд хүн бол сая үйл ингээд нэг шашны гол хүн байсан байна гэж хэлсэн дээ. Түүнээс гадна нэг мундаг улс төрч ухаантан байсан. За сая ихэнх үедээ тэр одоо хаан болох үедээ болтлоо гэдэг юм уу улсыг босгож иртлээ хүртэл бүр сүүлдээ жил дотор наадам хийдсэн байна шүү дээ. Эний зорилго нь өөр байсан байх тийм. Ойлголцоод нөгөө одоо бүгдээр би тааш одоо бүгдээр босон шүү ингийн шүү гэдгийг ярьж байгаа байхгүй. Олон жил ярьж байгаа. Сүүлдээ орцоор одоо 11 оны улс босгож 11 оны 100 даншигар бүх юм ярьсан шүү дээ. Сүүлийн эмэг үл ашиг хэрэгцсэн. Богдууд гараад нууц чуулган хурал хийсэн гэдэг бүгд мэдчихэж байгаа тийм ээ. А тэгвэл 12 оноос эхлээд бол маань хүмүүс энэ даншиг наадмын талаар бол өөр бодолтой болсон. Өөр шийдэл гаргасан. Энэ даншиг наадам Монголын түүхэнд үүргээ гүйцэтгэжсэн. Монголчуудад. Яг тэгэхээр Монгол өөрөнгө гэсэн бие даасан төр байгаагүй тийм ээ. Манжи ирэх юм байсан. Тэгвэл энэ наадам бол тодорхой одоо албан бус төр бүхий бүрт зохион байгуулалт тийм үү боломжийг олгож ирсэн. Уулзаад ярьцдаг тийм ээ. Шийдлээ гаргацдаг. Наадмын одоо дараа жил уулзна ингэн тэгнэ ярьцсан тийм ээ. А тэгвэл яасан 5 янтаа засгийн газар байгуулсан. Төр байж ин тийм ээ. Цэрэг айрамтай болчихсон. Иргэдтэй болсон. Тэгвэл тэр даншиг наадмаар нэг тэрг яриад шаардлагагүй болж эхэлж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар бол даншиг наадам бол маш хэмжээний зарлага үүрэгтэй эзэн засаг. За 8 дугаар бол тэрийг маш сайн анзаарч байсан. Туурга тусгаар ус боссны дараачаас монголчуудад юу тулгарсан юм бэхээр эдийн засаг яаж бэхжүүлэх, яаж мөнгөтэй болох вэ гэдэг юм. Оросоос ил авсан зэвсэг авсан тийм ээ. Тэр зэвсгээр урагшаа тарьж 5 замын зэрэгээр зарим хэсгээр бол цагаан хэрэм хүртэл хятадыг хөөс зайлуулсан. За тэгээд тийм нөхцөл байгаа үед улсын эзэн хүн бол одоо өөр байр сууринд өөр хаа. Энийг наадмыг хийж улс орноо чирэгдүүл ард түмний зовхыг хүсээгүй. Жил болгон бол одоо ноёдууд юм засгийн газраас ингээд наадмаа хийя гэдэг хүслийг байнга тавьчихсан. Тэд нь энэ жил үн чи энэ жил байг гэдэг ч юм ингээ бүгд одоо төдөлцөөцсөн. Өөрөөр хэлбэл даншиг наадмын төгөл 1700 оноос 1912 оноор төгсөр болж байна тийм ээ. Ийм байгаа шүү. За тэгэхээр шинэ наадмын түүх хэд оноос эхлэв? Тэгэхээр энийг залгаад одоо бид нэг өнөөдөр ярихгүй байгаа юм бол 10 засгийн наадам гэж хэлдэг тийм ээ. Энэ наадам байгаа. Тэгэхээр 10 засгийн наадам бол 1700 оны сүүлчээс бол эхэлсэн. За анх бол богд уулыг богд хаан уулыг тайгаад хаан уул гэж хэлжсэн. Хаан уулаа тайгаад
Тэгээд 4 аймгаар гэж байгаа шүү дээ. Наадам хийсэн байдаг. За түүний дараа жил эсвэл дараачийн наадмаас баруун 2 аймаг оролцоогүй. Тэгж жаад нэг 20 жилийн дараа 1820 оноос эхлээд Хинтээ хааныг дахиад 10 оноос эхлээд тэгээд бүн наадам хийж эхэлсэн. Гэхдээ энэ дээр бол эхний үеийнх нь албан бус шинжтэй байсан. Тэгж жаад Хинтээ хааныг дахидаг Манжааны зарлаг гарсны дараа хүрээний сайд энд дөржүүлвэл Манжаан тусгаал айлтгуулад Та усаагаар халаж хүмүүсээ. айлтгал одоо өөрөлдөл хүсэл тавиад тийм аль биес хүсэл тавиад наадам дахлах тайлгын дараа наадам хийе гэдэг юм шийдвэрсэн, зарлиг гаргуулсан. Тэгээ аль биесээр бол 1800 оны ихэнх үеэс бол уул тайлгын наадам буюу 10 сгийн наадам гэдэг наадам бий болж байгаа. 10 сгийн наадам гэдэг нэр бол өөрөө аль биесний биш. Сүүл амын ярианд байсан юм нэг шиг л байгаа. Тэгээд яагаад 10 сгийн наадам нэртэй болсон гэдэг иш үндэсэл нэг төдийлөн тодорхойгүй байна. Гэхдээ зарим баримтыг харж хахад анзаарч хах тийм ээ. Энэ Сэцэн хааныхан Түшээ таныхын их шавийн 3 газар л оролцож байгаа наадам шүү дээ. Гэхдээ энэ дээр бол хурдан мөр оролдохгүй. Анхандаа бол ганц 2 удаа л оролцсон байдаг. Сүүлдээ бол зөвхөн бүх оролдож байгаа. Сур харуулж байдаг. Тэгэхээр энэ юун дээр ойр нутагта Түшээ таны юм Сэцэн ойр нутагта 10 гушуул голж ирсэн байдаг. Тэрнээс үндэсэн болов гэж би харддаг, ойлгодог. За зүгээр архив баримтаар уул тайлгын наадам гэж нэртэй байна. За энэ наадам бол эхлээд юм байж исэн байна тийм үү. Тэгэхээр энэ бол жил болгон болно. Жил 2 удаа 100 болоод намар энэ 2 уулыг тайж байгаа. Зуны тайлган дээр нь энэ юу болдог. Наадам болчдөг. За наадмын юу нь бол бүхэн барилтаа энэ төр бол хүрээний орчим сүултээр болж сүрээнд. Тийм байна. За тэгвэл 12 оноос ингээд аншиг байхгүй болцсон юм бол түүний оронд бас нэг юм орж ирэх хэрэгтэй тийм ээ. Тэр бол даншиг 10 сая наадам бол төрч ёсны наадам болж хөөшлөгдсөн. Бүр хуулинд хүртэл заасан байна. Тэгээд оролцдог байсан халахын баруун 2 аймгаас аль биесээр оролцдог бүх онууд тэр болоод ингээд эхэлсэн. Тэр нь хэдэн яг 1912 оноос уу? Тий 12 оноос эхлэж байгаа. 13 он чигдээд хөлжлөгдөд ингээд явсан. Энэ бол ингээд 24 он хүртэл явчихж байгаа. Өөрөлд төрч ёсны аль биес наадам бол 12 оноос эхлээд уул тайлгын наадам болсон байна тийм ээ. Гэтэ уул тайлгын наадам гэж яг тэр үгээр оноох уу төрийн наадам гэж оноох уу бас нэг өөр баг тийм ээ. Тийм баг. За ингээд даншиг наадмын яриад дуусгаж байгаа. Даншиг наадамд холбоотой бас хүмүүсийн их сайн мэддэг анзаардаг юм бол энэ даншиг наадмаар бол хизээс сур харуулж байгаа. Бай харуулдаг байсан. За байны үесийг нэхий байсан. За би нөгөө хэлсэн шүү дээ. Монгол гэх юм уу одоо Монголын бидний дээд үе бол 100 наадам хийдэг тийм ээ. Яагаад гэвэл энэ үед бол хон сайхан тарга твэрэг аваад тэр олноороо цуглах үедээ мах иддэг тийм ээ. Хоньны мах иддэг, чанж иддэг. За өөр юу ч иддэг тийм ээ. Тэгэхээр нөгөө нүүдэлчин хизэнээс 100 цагаан иддэг ус мах иддэг шүү дээ. Малаа харилж байгаа юм. Цааш оршин байхын тулд энийг өвөл идэх юм бэлдэж байгаа хөөх. Тэгэхээр 100 цагаан иддэг эдэн бие чирүүлжүүлнэ хүнсийн нөөцөөч зөв зөкстэй хурлаж байгаа юм л дээ. Би физиологийн одоо организм хэрэгцээ биш дээ. Тэр махан дагуулж амин тийм уурах шиг гэдэг юм. Тэгэхээр энийг ямар үед хангаж байсан гэхээр наадмаар хангаж байсан байхгүй. Тэгэхээр наадамд бол очих хүмүүс яагаад дуртай байсан анхны сэтэл ерөөсөө тэн дээр мах идэх сайхан хоол идэх гэдэг байхгүй. Тэр гол болж мах байхгүй. Одоо бид яагаад хуушур бас наадам хуушур яриад байгаа нь гэр орондоо ч юм уу эсвэл тухайн үед тэдний бас сайхан амттай мах оролцсон уур бүхий хоол идэхгүй байгаатай холбоотойгоор бас тэр хуушунд орлох сэтэл үүсэж байгаа байх л да. За тэгэхээр баахан хон хэдэн мянган хон төхөрч ч олон хүн цуглаж байгаа юм чинь. Тэр нэхэнүүдийг яах вэ? Тарз тийм ээ зууныхан тарз байж таараа. Яах вэ гэхээр нөгөө төч ингээ сайхан хэлхэж яагаад бай болчихж байгаа. Тэгээ байгаа бэлэн. Бүх юм уялдаа холбоотойгоос харуулдаг. За сур харууланд бол уул тайлгын наадмын сур харууланд бол цэргийн үүрэг бүхий сумын ирчүүд хуйгууд голж оролцдог. Энэ бол баг манжийн төрийн илүүтэй агуулгатай юм байсан л та анхнаасаа. За тэгвэл даншиг наадмын одоо байр буюу нэхий харууланд бол ноёдууд хүүхдүүд ингийн хардууд оролцож болно. Түшмэл оролцоод ийм онцлогтой. Тэгэхээр мэдээж нөгөө юу яаж та том бай. Тэр чинь 339 нэхийг хэлэхэд том ингээд сургаан жаадсан тийм ээ. Хүрээнд ингээ холбоод ингээд тэг харж байгаа байхгүй. Тэгэхээр онол их байна тийм ээ. Адилхан орсон. Тэгэхээр тэрийг 20 тийм имийг харахад бол 20 удаа харахад 20 анх хүмүүс маш их гарна тийм ээ. Тэгэхээр тэрнээс бол мэрэгэн харуулж олон төрдөг. За сур харууланд илүү цэрэгжилтийн агуулгатай байсан. Тэгэхээр нөгөө мэрэгэн харуулж арай цөөхөн төрдөг юм онцлогтой
байна. Тэгэхээр ер нь бол зөвхөн одоо энэ хоёр гол наадам дээр хоёр төрлийн харваа яриад байгаа болохоос биш монголчуудын аймаг хушуудын наадам дээр өөр олон төрлийн харваа байсан. Та нөгөө ардын засгийн наадам 10 засгийн наадам гэдэг юм бол эхэнд бол морь уралдагаас нөгөө тайлга наадам байсан учраас гэдээ ярьсан шүү дээ. Үгүй яхаа Эхний нэг үед уралдажсэн сүүлдээ бол уралдах байсан. Хэцүү байна гэсэн. Одоо бол хаа наадам байна би морь ачмаар байна гэдэг ингээд хүмүүс тэгээд шүү. Тэр үшин тийм завтай, тийм боломжтой тэрийг даах одоо эдийн засгийн нөөц боломж бол байгаагүй байхгүй. Тэр жид болгон олон морийг эндээс авчраад ингээд уралдаад авах хэцүү байсан. 1912 оноос хойш ардын 10 засгийн наадмыг одоо төр тосны цэнгэл болгоод хийсэн гэсэн. Тэр үеэс үлмээр уралдсан нь. Уралдаг. Энэ одоо баяр наадмын цуваа үзэхлээр ингээ хэсэг байдаггүй. Ер нь бол тэр үед бол уралдаг. Хэдийн үеэс эхлээд морь уралдсан юм. Тэгэхээр 12 онд бол бас хурдмаар уралдаагүй байх нь шүү дээ. Тийм ээ. Бас ачаал хөнгөлөх юм бол зөвхөн бөхөө байрлуулаад сураа харуулчихсан. Тэгэхээр 11 оны даншигар л хурдан морины юу бол даншиг наадам дуусч хурдан морины тухайд. Тэгвэл хизээ хурдан морь эргээд эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол 1922 оны цэргийн наадмаас эхэлж байгаа. За цэргийн наадмын агуулга бол тийм юутай биш. Төрт ёсны гэхээс илүү зөв тодорхой мэрэгжлийн анги хүрээнд зориулагдсан юм тэдний санаачлагаар ингэ хийж ирсэн наадам. Гэтэ яг сүүлдээ хөгжиж жагаад 25 оноос уул тайлгынхаа наадамтай нэгдээд улсын наадам болсон. Тэгэхээр ингэж ойлгох хэрэгтэй. 1700-аас 1912 он хүртэл бол даншиг наадам гол наадам байж тэгвэл 1912-оос 24 он хүртэл бол уул тайлгын наадам төрийн наадам байж тэгээд яг 22 оноос цэргийн наадам ихсэн. Тэгэхээр 25 онд бол уул тайлгын наадам дээр нэмэх нь цэргийн наадам, тэнцээ улсын наадам гэдэг ойлголт гарч иржээ гэж ойлгох. Давчхан ингэ ойлгож байна. Тэгэхээр 1925 оноос улсын наадам ихсэн. Гэдэг ойлголт ухагдахгүй үг хэлэг гарч ирж байгаа. За яагаад вэ гэж ярина тийм ээ? Яагаад вэ гэж ярих гэсэн. Тэгэхээр энэ бол 1921 оны хувьсгалын түүхтэй холбоотой явчихна. 21 оны хувьсгал бол одоо манайхан ардын хувьсгал гэж ингээл үзээд байна л да. Одоо 100 жилээс ардын хувьсгал маяг сүсгэлээд идэв. Гэтэл 21 оны хувьсгал бол хэзээ ч ардын хувьсгал байгаагүй. Энэ бол одоо гажуудсан түүх бид хуучин сэтгэлгээнээс салж чадахгүй түүнд автаад түүнийхээ тогоомжтой эргэлдэж байгааг л илэрлэлтэй. Бид шинжлэх чадаагүй. Нарийнда монголчууд бол оюун санааны хувьд шинжлэхдэггүй. 92 онд шинэ үндсүүд болсон. 90 оны арш шилжсэн гэж байгаа шигсэн оюун санаа хуучнараа байгаа. Эдгээр одоо ингээд iPad хэрэгжилж байна, iPhone барьж байна, компьютеруудаас суулж бүх юм яаж байгаа. Орчин үг хэлийг хэрэгжилж байгаа гэсэн сэтгэлгээнээс өөр хуучнараа байгаа. Тэнтэй холбоотой. Тэрний нэг илэрлэлтэй. Яагаад гэж хэлж байгаа гэвэл энэ ардын үсгэлийг гэдэг ойлголт нэршил чинь түр би нэг 55 оноос эхлээд нэг ийм наадамч 2 өдөр бид ингээ яг өнөөдөр ийм хэлбэртэй болсон гэдэг чинь тэр үеэс л хойшлогдож байгаа. Түүнээс өмнө ардын үсгэлийн наадам, ардын үсгэлийн баяр гэж ойлголт бол байгаагүй. Улсын наадам, улсын баяр гэдэг л ойлголт байсан. За хэрэг дээр өнөөдөр бол бид ардын үсгэлийн наадмыг 100 жилийг чухалчлаад байгаа боловч үндэ бол энэ цагаан чинь улсын баяр, улсын наадам гэдэг л ойлголт явж байгаа. Яагаад гэж хэлж байгаа гэхээр 11 оны тухай бисаа ярьсан тийм ээ. Тэгэхээр 11 онд 19 сарын 29-нд монголчууд хурц сурвалжаа байгуул сэргээсээ. Энэ өдөр бол тэр үедээ Монгол түүний улсын баяр байсан тийм үү. За 12 оноос эхлээд нэг бүр хуульчлах тоод улсын баяр болгочихсон. Тэгж жагаад 21 он бол 21 оны 7 сарын 11-нд одоо хувьсгал яллаа тийм үү. Энэ ямар хувьсгал байсан тухай одоо жоох мэж байгаа яриа тийм ээ. За энэ хувьсгалын ялтыг бол ялт бол өөрөө улсын баяр байсныг бол баяр ёслол. 22 оноос эхлээд нөгөө өвөл 12 сарын 29-нд тэмдэглэсэн улсын баярыг шинэ нөхцөл байдалтай уялдуулаад 7 дугаар сарын 11-нд л шилжүүлсэн 22 оноос. За энэ бол зөвхөн нэг л өдрийн байна тийм үү? Гэхдээ ихэнх үед бол энэ баярыг бол 3 өдөр тэмдэглэж байсан. Яг 22 онд бол. За энэ юу байсан бэ гэхээр эхний өдөр нь Монгол уламжлалт ёсороо нөгөө богдож өөр байж байгаа ш 22 онд чинь хэмжээт ихт хаан болчихсон. Түүндээ нөгөө бат орчлоо өргө хүндэтгээд Монгол уламжлалт одоо төр төсний ямар хүндэтгэлээд тэр болгон хийж байгаа. Эхний өдөр яг монголоор байгаа. Хоёр дахь нь 21 оноос зөвлөлтийн буюу Оросын нөлөөгчтэй орж ирлээ шүү дээ. Зөвлөлт маягийн баярын агуулгаар нийтийг хамарсан жагсаар ураал ооцсон одоо юу гэдэг юм те. Үг энэ дээр гар үг хэлдэг тэр ясалчин болж байгаа. 3 дахь өдөр бол цэргийн үзүүлэх сургууль болж ирсэн. 22 онд. За тэгвэл 23 оноос эхлээд яасан бэ гэхээр энэ улсын баяраас энэ цэргийн үзүүлэх юу бол хасцсан. Нөгөө цэргийн наадам чи 22 онд эхэлсэн гэсэн шүү дээ. Тэр наадам чи өөрөө бас
тодорхой хэмжээний наадам болж байгаас өөр үзүүлбэргүй эзэнгүүдэд байхгүй. Хостод шүү дээ. Нэг үзэл голны тарих байх хэрэгтэй ч оюун санаа байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө цэргийн 3 өдрийн цэргийн одоо арга хэмжээг бол аваачаад цэргийн наадам руу шилжүүлчихсэн 23. 24 болсон яасан 5 сар богд маань одоо байхгүй болчихсон. Тэгэхээр нөгөө богд хүндэтгэл үзүүлэх Монголын уламжлалт одоо тэр төрч ёсны хүндэтгэлийн арга хэмжээ бол байхгүй болоод 24 оноос эхлээд улсын баяр бол зөвхөн нэг өдөр болдог. Түүндээ Орос маягийн ёслол арга хэмжээ. Одоо бидний бол ойлголоор Монгол тийм ээ. Яг Монгол болсон. Бидний болчихсон тэр арга хэмжээ болдог. Болсон. Жагсаал цуглаан урай айлаадсан одоо юу гэдэг үзүүлэх юмнууд ийм болсон. Энэ бол зөвхөн улсын баяр шүү. Наадам тэгвэл одоо хизээ болж исэн бол наадам нөгөө Монгол уламжлалаар л 6 хаштай өдөөс хараа үзүүлэл цэргийн наадамч тэр уул тайлгын буюу төр төсний наадам тэр 7 дугаар сарын 20-доор 8 дугаар сар ихэл болчихсон. Тэгээд 24 оны сүүлчээр Монгол улс хангалтгаар үндсүүлээ баталсан. За энэ бол олон юмыг чиг шугамыг тодорхойлж өгсөн. За 21 оны хувьсгал бол үндсэндээ манай анхны 7 гэж ярьж байгаа нөхдөө тийм үү. Түүний ар дэмжиж ирсэн богдоос эхлээд Монголын бүх язгууртнууд яаж ирсэн гэхээр энэний дараа Монгол орноо бол өөрийн гэсэн зүй зохистой орчин чиг замаар хөгжүүлэх гэдэг бодлоготой байсан. Тэгвэл Оросууд яасан гэдэг дунд дээр орж ирээд яринд бид бол Оросоос тусламж хүсгээс харахгүйс улаан Оросуудаас тийм ээ. Тэд нар яасан хөлдөө даварсаар давын толгойд ирчихэр гар бариад бугуй байрна гихчээр одоо тэгвэл бид нар тусалсан одоо та бидгүүгээр явж чадахгүй юм чинь энэ манай замаар яв үгүй бол яриа байхгүй шүү ийм хэлсэн. Тэгээс үлдээ энэ өөр бодолтой байсан үндсэн сэхэтнүүд улс төрчдийг бол хэлмэгдүүлсэн. 22 онд бодоо чагдарч үгүй тэргүүт хүмүүсийг байхгүй болголоо. 24 онд Данцанг буудлаа. За 23 онд Сүхбаатар, 25 онд Богд Занаан Жалхан суудаг энэ хүмүүсийн хөлөл өөрөө эргэлзээтэй, сэжигтэй. Яриндаа бол яг жамаар огсног бид мэдэхгүй. Ийм болсон. Тэгээд 24 оны үндсээр бол зөвлөлтийн замаар замлахаар болох нь бол өөрөө ив хамт нийгэм журам байгуул, социализм байгуулах нь тодорхой болсон. Үзүүлэндээ зааж өгсөн. Тийм ээ. Тэгээд энэ үндсүүл хэлсэн дараах нь ерөөс энэ манайд 2 янзын баяр байна. Үүнийг нэгтгэе. Улсын баярыг нэрлэе тийм ээ. Би түр хэлсэн чинь яагаад улсын баяр болсон гэхээр уул тайлгын наадам болон цэргийн наадмыг нэгтгэхэд улсын баяр улсын наадам болгочихъя. Гэхдээ тайлга тактикийг бол тусна хийж аяа. Энэ бол баг сайн дурын арга хэмжээ болгочихъя. Сүсгээр очиод дахин үзэх сотхтой болгочихсон. Тийм болсон. Тэгэхээр ингээд нөгөө наадам чинь уугуул нөгөө тахлах тайлагтай холбоотой мөн чанараас 25 оноос эхлээд холтчлаа шүү дээ тийм. Ингээд дангаараа яваад байсан. Дангаараа яваад байсан. Нэг улсын наадамч. Цаг хугацааны үед 7 дугаар сарын сүүл одоо 8 дугаар сар ихээр ингээд тухайн 6 чир үзүүлэл ингээд яваад. Улсын баяр яг 7 дугаар сарын 11-нд яг нэг өдрөө болдгоор ёстой арга хэмжээ. Жагсаал цуглаа үйл суртын арга хэмжээ болоо л байсан. Тэгж жагаад 31 оноос эхлүүлээд энэ хоёрыг хамтруулж эхэлсэн. Яг тэгэхээр улсын баяр гэдэг үйл суртын арга хэмжээ нэг л хүн хурж өгөхгүй байхгүй. Баахан урайлаас нь бишүүлээд хүн ирсэн хиндэл ирдэглээ сүулдэ сонирхоо байж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энийг амин сүнстэй болох хэрэгтэй. Нөгөө улсын наадамч өөрөө бас амин сүнсгүй. Зүгээр наадам болоод байдаг. Энэ наадамч өөрөө амин сүнстэй байдаг хүн шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ хоёр ямар нэгэн байдлаар сүлдүүлэх шаардлагатай болсон. Тэгээд 31 онд бол энэ үед яг зөвлөлтийн засаг эрх авчихсан монголчууд их хувьсгалцсан тууршсан үе байсан л да. Нэг 29-с 32 оны энэ юу хувьсгалын 10 жилийн ой тохиож байгаа. Яг энэ үеэр бол 7 дугаар сарын 11-нд улсын наадам баяраа хийгээд залгуудад улсын наадам хийдэг болсон. За яг улсын наадмын нэр бол улсын болон цэрэг ардын наадам гэсэн өргөмжлөг нэртэй. Гэхдээ энэ агуулгын улсын наадам л да. Ийм байжгаад энэ бол хамттай байж тийм үү? Ингэж жагаад 54 оны хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтөөр энэ хоёрыг сүлээд бүр ингэ зуураад ардын хувьсгалын баяр болгочихсон. Наадам гэдэг үгч байхгүй. Наадам нь юу болсон гэхээр ардын хувьсгалын баярыг тодтогддог спортын арга хэмжээ хэлбэртэй л болчихсон. Ийм үйл суртлын юм болчихсон. За энэ тойргоос бид одоо хүртэл гарч чадаагүй байгаа. Тэгээ энэ 2 өдөрт хийдэг болсноороо ардын хувьсгалын баяр болгож хувиргаснараа юу болсон бэ гэхээр энэ наадмын мөн чанар өөрөө алдагдаж эхэлсэн Монгол. Жишээлбэл одоо манай бөхчүүд чинь ингээд их бүдүүн боллоо, сүлдээж барилтгаа байлаа одоо цаг хүлээдэг боллоо гэж шүү дээ. Энэ бол энэ 2 өдөр болсонтой холбоотой эхэлж байгаа. Нөгөө олон өдөрт 5-аараа барилт үндэсний бүхий чинь гол онцлог цаг хугацаанд баригдахгүй, жинд баригдахгүй, уран мэхийг урлуулж эд хаваа хүчээс сорно гэж байгаа шүү тийм ээ. Тэгтэл энэ 2 өдөр үл тийм боломж олохгүй анханасаа. Тэгэхээр анхны 55 оны 2 өдөр босноо ийм боломж олохгүй байсан учраас
голцоо 500 эд мөх барилдаж байсан тийм ээ. Даншигт бол 1030 мөх барилдаг тийм ээ. Энэ хооронд бол 524 512 мөх тийм ээ барилдаж байсан. Тэгвэл энэ ерөөс амжихгүй юм байна гэд 256 мөхийг 55 онд барилдуулсан. Тэгээ суглагаар барилдуулсан. Тэгээ суглагаар барилдуулаад хин яа төрүүлсэйг бол манайх мэдчихэж байгаа тийм ээ. За ингээд бол наадмын мөн чанар алдагдаж эхэлж байгаа. Тэгээд дараа жилээс арай болохгүй мөг 510 үедээ барилдуулъя 2 өдөртөө багтаа гэдэг шийдэл хүрсэн. Тэгэхээр яг нь үндсэн нөгөө мэж өөрчлөж цаг хугацаанд бариулдаг болно. Итгэхийн оноод хоолдог болж эхэлнэ ч гэдэг юм уу тийм. Нөгөө барьц олгодог юмнууд эхэлж байгаа байхгүй. Сүүлдээ одоо энэ 2000 он гарснаас хойш яасан гэхээр хүчээр барьсан бариулж байгаа. За энэ юутай холбоотой гэхээр нөгөө 2 өдөр чи арайг 500 эд мөхөө багтааж байгаа шүү дээ. Сүүлийн үе чи нөгөө 1024 мөх барилдуулаад байгаа байхгүй. Монголын төвхөнд одоо орчин үеийн төвхөнд гэх юм уу. Энэ улсын наадам гэж бий болсноос хойш 1024 мөх барилдсан. Таа бол хуучин 90 оноос хойш маш цөөхөн 2-3хан баг. Тэгвэл 90 оноос хойш дамаа 2000 оноос баг жил болгож 1024 мөх барилдуулаад байгаа шүү дээ. Ямар нэгэн гавьяа шагналтай өдөр олж аваад жил олж аваад энэ жил бүр 1024 барилддаг байна. Гэтэл 2 өдөр чинь эндээ багтахгүй байхгүй. Багтаахын тулд яаж хүчээр унгал энийг нь унгуулах гэдэг байгаа байхгүй. Тэхийн тул тийм аваач нөгөө үндэсний бүхэн мөн чанарыг гээч гисэн. Одоо ингээд бүгд хард энэ ямар ч урам их байхгүй. Хур шалмага байдал байхгүй. Нөгөө хурдан шалмага хуурын шүүхэн бол хаана байгаа хинт байгаа юм байхгүй. Тэгээ сквот интернет дуусна яасан. За ингээд энэ нийлээд ингээд нэгдмэл буюу явж яснаа. 90-ад оны буюу одоо бас нөгөө систем задраа социализм гэдэг юм задарсны дараа ахаад одоо уламжлалт гэдэг юм. Одоо ялангуяа нөгөө тайлгын наадмуудыг хэлээд байна. Одоо уул усаа тахдаг, аргаддаг тий. Наадмууд нэлээд олон болоод ирсэн үү? За яг хөө тэр бол ерөөсөө яг 90 оны зунаас эхэлсэн байдаг. Монголчууд бол уул усаа тахдаг таадаг юм бол эртний одоо нүүдэлчин ахва заншил бий болсон хойш бидний тухай тийм ээ. За магадгүй тэр нүүдлийн аж төр бий болоогт энэ нутагт бас хүн байсан тийм ээ. Тэд нар бас тэнгэр газраа харгачлал байсан бай таараа тийм ээ. За энэ ингээ бодох юм бол энэ хэдэн мянган жин түүхтэй. Энэ бол за үлс орчлцсан гэдэг 40 оноос хойш 40 оноос хойш тасарчихсан ямар юм бэ гэхээр тэгэхээр нэг 50 жилийн хагас 100 жил тасарчихсан байна тийм ээ. Тэгээ 90 он сэрэг арчлсан өсгөн дараа 90 оны зунаас газар сайгүй одоо өв уламжлаа мэдчихсэн газрууд бол уул усаа тайж дахиж эхэлсэн. За уул усны дахилгын тухай наадмын тухай ярихад бол 2 зүйл ярих хэрэгтэй. Би бол голлоо зуны дахилгын тухай, зуны дунд сарын дахилгын наадмын тухай ярьчихсан. Тэгэхээр энэ орон нутгийн дахилгын наадмууд бол зуны дунд сар гэхээс илүү зуны ихэнх сард 5-9 сард болж байсан. Энэ хуучин одоо Монгол уламжлал бол энэ наадам бол 2 дахилгын наадам 2 удаа болж байгаа. Нэг нь бол тэр сайхан зун болгож хур бороо хайруулж тийм хайрлаж болгоосоо хүсэж нөгөө эмхлэхийн юм харагдаж шээ тийм ээ хаврын тал. Одоо бол хаасаагүй хийж олон газар хийж хаасаагүй биш бүгдээрээ биш зарим газар хийж байгаа. За жишээлбэл одоо 90 онд ус нуурын дахилга тайлах эхэлсэн тухай, тийм наадам хийсэн тухай, усын малч тэргүүний малчин сон дээр байж ах шинэ тэр дахилга тайлахыг намын хорооны дарганы удирдаад хийсэн тухай мэдээ байж байгаа. Тэгэхээр монголчуудын дотор нь өөрөө жинхэнэ уугуул нь буслаа ингээл коммунизм дарагдал ламтууд бол байгаад байсан мэн тэр ингээ гараад ирсэн. Тэгэхээр тэр хавар хийж байгаа дахилга тайлахт бол цөөн тооны улсууд тэр нутгийн нугийнхан цуглаад ингээд уулсаа харагдаа тайгаад цөөхөн тооны бүх барилдуулаад цөөхөн морин уралдуулцдаг тийм ээ. Энэ бол ийм л бастай. Тэгээс өргөн хүрээтэй бол биш. Харин зуных нь бол бүр олноороо цугладаг. Зун бол яг гол усныхаа даваад бөөнөрөө суучихна, буучхна. Цагаан хайрыг цагаан дэлгэрч олон хүн цуглуулах, хооллуулах, амраах, хэрхүүдэд хамаагүй унтаад өгдөг шүү дээ тийм ээ. Нүдийн наадамч. Тийм боломжууд нь байсан. Ийм баг. Одоо бол Монголд одоо би манайх нэг хурдан морины салбарын мэдээллийг илүү өгдөг учраас яг морин уралдаантай холбогдолтойг нь илүү тоолгож асуудаг. Одоо бол Монголд ийм уралдаанууд байна. Одоо үндэсний баяр наадам, бүсийн баяр наадам байна тий. За их хурд уралдаан, дээрээс нь бүсийн уралдаан гэх. Бүсийн уралдаануудыг манай үечид даншиг наадам гэж яриад байдаг л да. Тэгээ баяр магнагаа бол даншиг наадам гэдэг чинь арай өөр шүү. Гэхдээ ядаж наадам гэж хэлэх чинь бас өөрөө. Наадам гэх юм бол нөгөө морин уралдаад бүхэн барилдаа сурн харуулах юм бол наадам болно. Дан морин уралдах юм бол энэ чинь морин уралдаан шүү гэл ингээд байл бас ялгаад хэлээд байдаг. Тий. Тэгэхээр яг энэ олон монгол хүн тийм ээ. Олон монгол эрчүүд за бүсгүйчүүд бас оролцож байгаа. Морь уяад уралдуулаад ингээд байж байгаа нэг талтай бол зүйтэй тийм ээ. Гэхдээ бид тэргээ хийхдээ бас юмаа мэдчихэж хийж ярих хэрэгтэй. Одоо даншиг наадам гэл ямар наваачаа даншиг наадам ч ерөөсөл
дуртай газар очивол дахиад хийчихлээ даншигч болчдөг. Эсвэл дахихгүй зүгээр цуглаа хийхдээ даншиг болчдөг. Ингээ хэн хэлчихсэн юм мэдэхгүй. Бас нэг мэрэнгийг нь хэлсэн байж магадгүй л дээ. Манай чинь бас их мэдгчтэй холон байдаг. Тэгэхээр юу байгаа? Түрүү хэлсэндээ даншиг гэдэг нь хин нэг ямар нэгэн зүйлийг урт удаан оршоошоо гэж хүсэж бодож тийм ээ. За энэ нь бол яг энэ үгээрээ бодох юм бол буддын шишний бурхан шишний манай Монголын одоо бурхан шишний онцлогтой ийм наадам байх. Тэнд тахлаг тайлга өргөдөг тийм шишний ясны арга хэмжээ гэдэг. За тэгэхээр үнэхээр даншиг гэж нэрлэж байгаа бол энэ агуулгыг хийх хэрэгтэй. Хин нэгэн худагтыг залаад, хуйлгааныг залаад, магадгүй одоо 10 дугаар богдоо ч юм уу залаад түүндээ зориулаад наадам хийгээд байж болно. Тэгэх юм бол тэр мөн чанартай амин сүнстэй байж тээ. Эсвэл ерөөсөө юу яа л та орчин үеийн байдлаар үзлээ хүн байхаа болё л да. Альва нэг зүйлийг бат байлахын тулд тэр бас наадам хийж болно шүү дээ. Энэ Монгол улс маань мөнх байж болно. За тэр Монгол улсын мөнх байх тухай бол жинхэнэ улсын үнсийг баяр наадамж болгож байна л да. За бид хоёрын цаг нэлээд болсон гэдээ эндээс анхааруулад байна. Тэгэхээр би танаас одоо хоёр зүйл л асууя гэж бодож байна. Нэгдүгээрх нь бол баяр магнагооч ярьдаг. За нэрэл хэлэхээр ингээ анзаараад тахлаар таны яриан дээр ч гэсэн бид нар маш их ажиглагдаж байна. Төр наадам хоёр бол ингээ нэг юм аа гэж. Төрийн бодлого хаашаа иргэн төр одоо ямар байр байдалтай байна тэр шууд наадам тусглаа болоод тий одоо ороо босгоод цаг үе байх юм бол наадмыг одоо өөрөөр ингээ тухайн цаг үеийнхаа үзэл бодол болгуулад энэ наадам цэнгэлийг өөрчлөөд нь шүү дээ тий. Тэгэхээр төр одоо энэ Монголын төр одоо наадам хоёр бол салшгүй маа гэдгийг ингээ олон зүйлээр харж байна. Тэгээ ингээд та түүхэн цаг хоёрыг нь аваад үзэхлээр одоо тийм баримтууд хэр олон байдгийг одоо жишээлбэл сүүлийн хэдэн жил ингээл яриад байна. Морь бодлоо одоо бүх ингээл найраа мариагаа ярьдаг байсан бол одоо морь уралдаан маань бас нөгөө ингээд маргалцаа мэтгэ болчлоо. Алиагаа уралдуулахгүй тухайн асуудал. Тэгэд ингээд наадам ийм долгионтой долгисоод ирэхлээр тэрийгээ дагаа төрч гэсэн докторгүй болоод байдаг юм. Эсвэл төрийн тэр докторгүй байгаа тэр байдал наадамд гэдэг юм уу ийм нөлөөлөд идэв. Энэ хоёр бол одоо шууд уялдаа холбоотой юм аа. Гэт ингээд идэг. Та түүхч хүнийхээ хувьд нэг юм гэж хэлэх үү? Энэ яриаг яг хариулахын тулд наадмыг хэн зохион байгуулж байгаа гэдэг асуу. Яг одоо наадам хэн зохион байгуулж байгаа? Үнсийн хоёр наадмыг. Төр зохион. Төрийн наадам учраас төр өөрөө мэднэ л гэдэг ингээд. Тэгвэл наадам бүдэл болохгүй байгаа нь хинээс хамаарат байна. Төрөөс хамаарч. Ийм амархан хариулт болдож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай төр төр гэдгийн цаана ер нь энэ Монгол гэдэг ард түмэн бид ямар байгаа юм бэ гэдгийг толин тусгал чинь төр өөрөө. Тэгээ төр нь эргээд ард түмний ямар байдал оруулж байгаа гэдэг тэр наадмаар харагдаж байна. Тэр үл хин нэг одоо нэр цохоод явах. Бид бол өнөөдөр бол ингэж л харахад болчих юм байна. Тэгэхээр одоо төрийнхэн маань л өвтөйхэн бол наадам зэгцтэй болно гэж ойлгох юм. Манай төр өөрөө болохгүй байна тийм ээ. Гэдэг чинь наадам болохгүй нэг төр болохгүй байна. Одоо жишээ сүүлийн жишээл авал энэ ковид гэдээ ярьж байна тийм ээ. Өдөр олон шийдвэр гаргаж байна л да. Тэр шийдвэрийн дагуу энэ шийдвэр өгнө эсвэл ийм болно гэд тэр дагууд нь гүгөөд очдөг яадгүй. Нөгөөх нь огт өөр болцсон. Эсвэл тэр шийдвэртэй ямар ч холбоог уялдаагүй нэг өөр нөхцөл үүссэн байж дээ. Би одоо өчтөр үзсэн жишээ өөр биеэр харж байгаа тийм ээ. Тэгэхээр манай төр өөрөө болохгүй. Манай төрийн зохион байгуулалт болохгүй. Зорилго бол сайхан байна тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл наагур чи шууд ингэж ойлгож байгаа. Төр одоо эмгэг замбрааг байгаа учраас энэ наадам ингэж бүх морин дээр ийм илрэл гараад байна. Тэгэхээр шууд одоо яг нөгөө харагдаж байгаа нь ч гэдэг юм эсвэл бөхчүүд буруутай гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Зохион байгуулалт. Гэхдээ нэгдүгээр энэ анхаарах хэрэгтэй. Энэ тэглээгээд бөхчүүд нь дураа загнаад хүн зодоод архиугаад яваад дээ. Эсвэл дээрэм тонол хийгээд эсвэл уул уурхайг хамгаалаад гүгээд гэсэн үг биш л дээ. Энэ нэг юм анхаарах хэрэгтэй. Энэ бол тэр цол олох гээд байгаа наадам хийж байгаа нь тэр улсын начин тэрд улсын авраг тэр зориулсан. Эсвэл тэр цол олохын төлөх наадам ерөөсөө биш. Энэ наадам бол хэлсэн шүү дээ 11 оноос эхэлсэн улсын баяр тийм ээ энэ дотор явж байгаа. Бид улсын баярын дотор тэмдэглэж байгаа. Эртнээс уламжлсан төрт ёсны буюу улсын наадам энэ дотор явж байгаа. За энэний цаана агуул өгөхөр энэ Монгол улс чинь мөнхөд орших хэрэгтэй юм аа. Мөнхөд оршиж ирсэн юм байна. Монгол улс байгаа юм аа гэдгээ тунгалж байгаа. За одоо ингээ үгээр бодъё. Хүнийг бүрэн байгуулсан Монголын толгойд хүнийг бүрэн байгуулсан тэдэн жилийн өмнө шийддэг тийм ээ. Одоо наадам дээр байж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний төрт ёс 2000 жилийн түүхтэй юм аа. Их Монгол улс байгуулсан 800 хэдэн жил. Бид 800 хэдэн жилийн Монгол гэдэг улсаа Батнайдтай байгуулсан юм аа. За ардын өсгөл ингээ түүхгүй үйлээ жоохон хэлж байгаа шүү. За ямар ч байсан бид 21 онд энэ тусгаарлалтлоо нэг баталгаажуулсан юм аа. Түүний дээр бас хэлгэсэн нь бид 11 онд 90 онд бас энэ тусгаарлалтлыг бас баталгаажуулсан. 11 он бол хамгийн чухал байсан гэд ингээд хэлж. Тэгээ харахаар энэ бол манай бахархал бидний одоо оршихуун тийм юу байна? Чухал зүйл байна.
Тэгэхээр энэ наадам чинь тэнд зориулж байгаа байхгүй. Энэ Монгол улс, Монголын төр үндэстэн оршихын тухай зориулж байгаа. Тэрнээс одоо тэр бат яаж ийг найраа хийж байгаа тийм мөнгөний төлж байгаа. Эсвэл мөнгөний төлнө гэж дараа мөнгөний төлөхгүй байж байгаа начин болох тухай яриа ерөөсөө биш үү. За ойлголоо. Үнцний тав. За та түрүүнийг юм ярьсан. Тэр одоо хурдан моринд их сайхан цол олгодог байсан шүү дээ. Одоо бол байхгүй. Өөч цол олгогдсон. Тэгээд энэ ярилцлагынхаа төгсгөл тэр Даншиг наадмын үеэр одоо уралдажсэн мордод ямар цол олгодог байсан юм лээ. Тэрийг ямар болцлоор гэдэг тэд төрүүлвэл гэж өгдөг байсан юм уу? Одоо бол ийм байгаа шүү дээ. Байр наадмын тухай төмөн их, дайны төмөн их, дархан төмөн их гэдэг ингээд цолууд байна тий. Тэгэхээр энэ одоо энэ ном дээр байж байгаа. За дараа нь энийг хараад ярьчих. Тэгэхээр энэ цол олохдоо бол болцсон тухай одоо бол болцолтой байна тийм ээ. Тэгвэл ингүүл гэдэг. Одоо эн чинь болохоор юу вэ гэхээр манай наадам чинь өөрөө уламжлаасаа жон гажаад алдж байгааг хэлбэл л дээ. Энэ бол ямар нэгэн тэмцээний уралдааны шалгуур тийм үзүүлэлт шүү дээ. Тэгвэл чи тэдэн удаа төрүүлчих юм бол ингэх юм бол мастер цол болгоно гэдэг нь болж байсан. Яг тэр нь болж байгаа. Гэтэл энэ наадам чи өөрөө соёл байхгүй юу? Уралдаан биш. Ерөөс тэмцээн биш. Зарим тэмцээндээ андуураад идэг баг. Энэ ерөөс ямар ч тэмцээн биш. Энэ соёл. Соёл гэдэгт бид бүгд бидний байж болох бүх үнэт зүйл багч. Өнөөдөр Монголын гэдэг орчлон соёл байд юм уу тэрийг хэдхэн зүйлд хийж авч байгаа. Энэ наадам дагуулж байгаа. Цагаан сар дотор байж байна. За малчтай авах амьдрал байж байна. За тэгэх юм бол наадам дотор ламнар байж байна тийм ээ. Энэ хэдхэн зүйлс манай соёл л байна. За өөрөлд бөхчүүд, уяачид, за хурдан морны тийм ээ харваач дунд Монголын соёл. Өнөөдөр бөхчүүд энэ хүмүүс соёлыг тээж байгаа тийм. Үүрхтэй эдгээр үүр байхгүй. Эдгээр Монгол улсын төлөө Монголын ард түмний төлөө барилдаж байгаа байхгүй. Энэ төрийг та хоёр ярилцлагын гол агуулгал энэ байсан. Тэрээс биш тэр хин нэгэнд хэдэн төгрөг аваад унж өгөхийн тухайд эсвэл тэр яаж игээд нэг удаа төрүүлээд би ийм манай аймаг ийм мундаг гэж огрохын төлөө тэр аймгийн наадам төрүүлээг байхгүй. Би чи одоо ингэ сулгаж харж байсан өөрөө би яриж харж байсан. Бичлэгүүд харсан. Нэг бүх аймаг төрүүлжээ. Тэр аймагт бөө юм бол талбай дээр бөө юм болж. Тэнд юу болж байна? Аймгийнхан сүд дүү явж байна. Аймгийн одоо бахархал болсон дуунууд явж байна. За ойлголоо. Та нөгөө Даншиг наадмынхаа бордуудын цолыг танилцуулъя. Тэгэхээр энэ цолын тухай ярихад энэ хурдан морины цол бол харж байхад бол зүүн талдаа бол нэг төдийлөн цол олгож байгаагүй. Сцааныхан тушаалын шавь. Баруун талын баруун халахч бод. Баруун монголчууд бол хурдан мориндоо цол олгодог юм байсан. За гэлээ гэхдээ манай Даншиг наадмын үед бол хурдан морид цол олгодог юм боломжлоо. Тэр нь ямар нэгэн шалгуургүйгээр тухайн морины онцлог одоо ямар үед тийм ээ гайхамшиг тэр талыг үнэлээд олгодог юм байна. За би 2000-ад оны их хүртэл баруун тал би өөрөө Баянгор аймгийн Загвайдрын нутгийн хүн. Одоо түүх хөрөнгөлчр гэж ярьдаг тийм ээ. Манай нутагт бол 2000-ад он гартал хурдан моринд цол олгодог байсан. Тэр нь гэрчлэгээтэй бичгтэй байж байна. За ус баруун тийш бол усынхан бас ингээд бүргэд гэдэг юм уу начин шонхор гэж цол олгож тэр баримтан байж байгаа. Тэгвэл яасан гэхээр нөгөө медаль гарч ирсэн шүү дээ. Алт мөнгө хөл медаль. Одоо ч гэсэн ингээд шуугаал ингээд гятад захаа хэлсэн юм аваад гүгээд байгаа тийм. Тэр гарч ирснээр энэ соёл алга болчихсон. Зүгээр тэдэн медальтай, тэдэн алттай. Уламжлалын юугаар бол одоо 1700 онд болсон анхны наадамд бол бохор донрын морь төрүүлээ төмний их гэдэг цол өгсөн гэдэг ингэж ярьдаг тийм ээ. Зарим домгоор бол тэр нь морь биш байсан гүү байсан ингээд гэхдээ тэр нь батлагдаагүй. За ямар ч байсан бид бол хурдан моринд цол өгдөг, хурдан морь үнэлдэг, дээдэлдэг ард түмэн байжээ. Одоо бол өөрсдөө түрүүн тавиад байна гэж бол ингээд ярьчихсан. За ингээд ямар цол өгж байсан тухай энэ тэмдэглэл байна. За богдын одоо юун дотор байсан моринуудыг л цолын дурдъя л да. Идэр хүлэг цолтой 7 морь байж. Төмний их цолтой 11 морь. Алтан гуурс 1, алтан сандал 1, алтан тоогос 1, бат хүлэг 3, бор гарцаг 8, сандан гуурс цолтой 1, идэр бууг 1, өнгийн чимэг гэдэг цолтой морь 8, саран мандал цолтой 4, соргог согоо цолтой 1, хас начин, за тод манлай, дөгшин ширээ, уужим хүлэг, халтар боо, хүрэн зандан. За тэгээ ганийн хурц идэр бүргэд гэдэг ч юм уу тийм ийм байсан. За тэгээд Даншиг наадмын мордод цолж байсан цол дууддаг шүү дээ тийм ээ. Тэн дотор байгаа цолыг ингээд хэлэх юм бол за тэргүүн морийг бол онц жавхлан төмнийг төмөн баяр зогссон гайхамшигт эрдэнэ хүлэг гэж. За энэ бол жороо морин дээр байсан байна. За азарган дээр болохоор баярын манлай бат идэр төмнийг эрдэнэт багсраг гэж байна. За их морин дээр зигзийн идэр төмнийг төмөн баяр зогссон амгалант хүлэг гэдэг ингээд өргөмжилсэн тийм ээ. За соёл насан дээр бол найрын манлай наадмын тэргүүн эрдэнэ төмний их гэсэн байна. За хязаалан дээр бол
Ақтын тэргүүн, Баярын манлай, Бат хэдэр түмний их гэдэг ийм цол байж байгаа. За энийг харах юм бол 1899 оны тэр хамгийн том дашиг наадмын үед гаргасан байх л да. Азрын цол байна, Жороо-бооны цол байж байна тийм ээ. Ийм хүмүүнүүд байж байгаа. За ер нь бол бараг ойлгочлаа. Агуулгын хувьд бол нэлээд өргөн байсан тийм. Өргөн байсан. Тэр хурдан морийг бол одоо гайхамшигтай гэдгийг магтаж цололж одоо өргөмжилж байгаа. Тэрүүгээрээ бахархдаг, тэрүүгээрээ өөрсдөө баясдаг ийм байсан байна. За тэгээ та бүхэн нэрнээр маш өргөн сэдвийг богино хугацаанд татах гээд ингээд нэлээ одоо товч өглөө таны яриаг ингээд товчилчлаа. Тэгээд бас хөлцөлөчээ. Тэгээд дараа бол илүү тухтай тавтай ярилцах боломж гарах байхаа гэж бодож байна. Бидний урилгыг хүлээж авч уншид мөрөгдөн морины зэтгэлтнүүдэд маань Монгол наадмын үнцгийн агуулга түүхийн талаар маш сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 хоног тутмын подкаст.